Сайн бацхан өрх хүмүүдэд үзэгчдээ золоошоон ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээд энэ удаагийн дугаарын зочноор маань Сорхон брэнд болон Сорхон нохой сургалтын төвийн үүсгэн байгуулагч Инх Төвшин оролцож байна. За танд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд миний эхний асуулт юу вэ гэвэл та жуудотой холбоотой байсан, поштоос 10-аад жил амьдэрсэн. Яаж яагаад нохоо сургагч одоо dog whisperer гэж тэрийг тодорхойлж байгаа. Энэ маш сонирхолтой санагдаж байна. Яг уу багасаа яг бидний үед чинь одоогийн шиг нөхцөл байдал яг одоогийн шиг байгаагүй байхгүй. Гадуур л явдаг. Тэгээд хүүхдтэй байхдаа би чинь өөрөө нэг жудогоор барилдаг спортын төв ортонд Женко клубд байсан. Тэгээд өөрөө нохоо хийжээдэг. Нохоо нь юу нь хайртай байхгүй юу. Тэгээ явж байгаа нэг 17 настад Европ руу явах, Польш руу явах боломж гарсан. Тэгээд тийшээ Польш руу очиод мэдээж жудогоор эхлээ нэг жижиг клубд Мишленицийн Соко гэдэг нэг жижиг клубд байжгаад нэг жил эртээ тэндээ байж байгаа цаашаа шалгалт өгөөд Wisła Kraków гэдэг ер нь бол Польштой эхний 10 жил нэгт явсан тийм том клуб, мэргэжлийн клубд. Одоо юу гэдэг одоо манайх шиг шууд манайх бол юу гэдэг нэхэр тэр тамирчин болох гэсэн ингээл шууд ингээл аваад явж байгаа тэмцээнд ордог бол Польшийн болохоор арай өөр юу гэвэл бадааны шинжилгээ авдаг. Биеэс одоо зүрхний хэмнэл гэл бүх юмны шинжилгээ өгөөл гүйлт мүүлт ингээл хурд морд хийлгээл тэгэж бүх одоо пульс мүлс шалгаж агаад тэгээ Wisła Kraków би тэнцээд тэгээ тэнд очингуудаа эхний хэдэн жил дандаа жудогоор явжсэн. Тэгээ өөрөө нэг нохон туртаа болохоор нэг хотод очисон байхгүй Вадовиц гэдэг хотод Вроцлавдаас очиж байсан. Тэгсэн тэнд нохооны юу вэ? Сургууль явжсэн. Би зүгээр гүүгээ явжсэн бэлтгэлээ хийгээ гүйжсэн чинь бага хүмүүс гадаа ингэ цугларсан ингэ яг зориулт юм тавцан идэр тавиад нохоо сургаадах би гайхаад зүгээр сонирхогч юу гэж анх бодсон байхгүй. Тэгээ тэндээ нэг 2-3 хоног хамтарсан бэлтгэлд обос тэгээ галд гарсан байж байгаа да. Би буцчихад тэн дээр очиод асуусан чинь Америкийн харьяа клуб байсан. Нохоо сургалт. Тэгээ би тэнд явж болох гэсэн болно бүх юм нээлттэй. Тэгээд анх шууд нохоо сургагчаар дөнгөж явж ирсэн. Эхлээд 2 жилээр яваа. Тэгээд тэр шинэ юутай практик дадлага идэр хийгээл нохоо сургаж сураал. Тэгж яваад хамгийн гол нь ягаад би тэрэнд явах гэсэн ихээр өөрөө нэг нохоотой болохоор тэрийг л супер сургая гэж утсан байхгүй. Тэгээд явж исэн чинь сүүлдээ нэг нохоо юу гэдэг хөл мөлөө мэрээд ингээ нэг юм сурахгүй надаас ингээ муухай ашлаад амар эвгүй байдалд ороод байгаа юм би. Стресстгүй өөрөө. Би энийг сургаж чадахгүй надад авьяас дутаад ингээд. Тэгсэн чинь нэг хөгшин нэг хүн надтай тааралтан гутаа наа чи стресстэй тийштэй гэж хэлсэн баг. Тэгээ би тэр юу гэж утсан гэхээр нохой стресс нэг юу гэдэг. Бараг тэр хөгшний энэ юугаа мэддэг би анх бодчихсон баг. Нохой стресс нэг юу яриад. Гэсэн чи бүр нохоо сэтгэл зүүн бүр тэнхимтэй. Бүр энэ Америк, Канада, одоо Англи, Япон гэдэг эдгээр одоо бүр амар өндөр хөгжсөн юм байдгийг би мэдчихэж байгаа байхгүй анх. Тэгээ би Whisperer руу одоо нохоо хүмүүжүүлэгч нохоо сэтгэл зүй тал руугаа илүү төлхөө ажилтдаг. Нохоо биеийн хилэмж уншдаг. Тиймэрхүү байдал руугаа орсон байхгүй. Тэгээ тэрэндээ одоо юу гэдэг нийтдээ одоо яг сурсан хугацааг бол 4 жил орчим яг тэр чиглэлээр явж сураад тэгээ Монголд ирээд одоо юу гэдэг Польшаасаа нэг эрүүл мэндийн шилтгаанаас болоод жудогоо болоод тэгээд манай ээжиг хөгшин өндөр настай байсан болохоор за ээжтэйгээ одоо цуг амьдрыг олон жил байсан чинь ээжтэйгээ амьдрийгээд Монголд ирээд тэгээд явж байгаа сүүлдээ за сурсан юмараа ажиллая. Одоо угаасаа жудогоо чадгаа болцсон. Ягаад гэвэл би тархины одоо хүн тагалгаанд ороод тэгээд тархины хүн тагалгаанд 2-3 ороод тэгэхээр нэг би амар нервтэй эхний 1 жил гэжтэй би айгүй их стресстэй амар хүнд байдалтай байсан. Ягаад тэгэхээр 10 орчим жил байнгын өндөржүүлсэн бэлтгэлтэй байсан энэ би чинь те энэ чав яад гэхээр бэлтгэл хийхэ болонгот нэхэд эхэлт юм байна. Бэлтгэлээ хөлс гаргахыг хүсэж байна, гүүхийг хүсэж байна ингээд хөдөлгөөн шаардаад эхэлдэг. Тэгэхээр яг үхээр нөгөө хүн чинь хийж чадахгүй болохоор нервтэй. Ягаад хийж чадахгүй гэхээр тархинд чинь 2-3 ингээ хүн тагалгаанд орсны дараа 3 хилээс дээш юм өргөж болохгүй. Одоо хүндрэхтэй хүртэл дүүлж болохгүй. Тэгээ эн чинь одоо юу гэдэг гавлын яс одоо хатуу тэ тэрний цаадал дээр тархийг хамгаалсан тэр гялтан гэж юм зузаан хальс үйд юм байл да тархийг хамгаалдаг. Тэр бүр хатуу гинэ. Тэр бүр айгүй удаан идэгтэй. Дүлд мүлтөхөр ингээ тархич ингээ хилдэг. Тэгэхээр нөгөөх нь оёл моёл задрах аюултай гэдэг. Тэгээ тэр байдалтай ингээ айгүй хэцүү. Тэгэл Монголд ирсэн байсан. Монголын нийгэм таалагдахгүй зам хөндлөн гарах, дэлгүүрт очирлох, автобусанд суух, хас ахуулаад бүх юм зүгээр дисөөр болсон. Тэгэхээр айгүй олон зүйл ингээл нэрвдэл эхний хэдэн жилиг би зүгээр Монголд яасан гэвэл Монголтой танилцаад эвлэрэх гэж цаг үрсэн байхгүй. Тэгээ нөгөө түрүүн хоёлаа ярьжсэн тэгээд нэвтрүүлэг юм холигтуулдаг.
Тэгэл ингээл янз янзын хил амд орно. Бүр нөгөөдгөө ойлгохгүй ойлгож одоо юу яахад ингэж байгаа юм бол тиймэрхүү байдлыг явсаар байгаа л тэгээ сүүлийн 5 жил одоо 5 дахь жилдээ орцсон явж байна. Сорхон гэдэг сургалтын төв нээсэн. Тэг хүмүүс хэр хандах бол гэдэг үүднээс сорхон нохоо сургалт гэдэг Facebook групп нээсэн бохгүй юу. Тэгсэн чинь тэр маань айгу амжилттай болоод тэгээ сүүлд энэ хотын төвд сургалтын төв нээгээл тэгтэл нэг азтай зүйл болтго нь Монгол ичдийн өнөө өглөөгөр зочноор орооч гэж урагтаад тэгээ тэнд зочноор орсон чинь тэдэрт айгу их таалагдсан хүмүүс айгу их таалагдсан айгу их хандлт ихссэн гэж тэр одоо үед одоо намайг харьцсан продюсер хэлээд та болон эрхлэгч болооч. Нохон сэтгэл зүйн болон эрхлэгч болооч гэд. Тэгээ би за ийм боломж одоо хүн болгон тохиохгүй шүү дээ. Тийм үү. Тэгээд би окей тгийгээд тэгээ жил штэ. Яг нэг жил Монгол ичдийн өнөө өглөөгөр болон эрхлэгч хийж хүмүүсэд одоо юу гэдэг нохон сэтгэл зүйн болон гэж хүргэсэн. Хүмүүс л нохон сэтгэл зүйн гэхээр бас л анх би яаж хүлээж авдсан яг тэрний шиг хүлээж авдаг. Юу вэ? Яад нэ? Баг шиг хотлоо яриад байгаа юм шүү гэж хүлээж авч ирсэн. Стол нөгөө нэг юу эзэн хичээл заяа хичээл болсон байна. Тий. Бүх юмд явах тэгэл хичээл мэрэлттэй, зоригтой, тууштай байх. Тэгээд хүнд хэцүү юмнууд зөндөд тааралт тэгэл хүн өөрөө сүулдэ тийм ухамсартай л болдгоо юм байл л дээ. Өөр ингэсэн зарчимтай болдог тий. Би одоо юу гэдэг Монголд амьдраад ингээл агай хэцүү үеүүдийг давж яхад миний толгоонд нэг үг орж ирсэн. Тэр нь юу вэ гэвэл хугалах гэж оролдох тусам уярж үлдээ шүү гэдэг бодол миний тархин зүгээр санаас автоматар орж ирсэн. Тэгээ би бүх юм ингээ юу гэдэг ингээд шууд хугарж үлддэг биш. Боломжийг болцоотой талаас нь харах, боломжгүй юмыг болгох гэж зүтгэх. Өглөө эрт сэрэх илүү одоо юу гэдэг унтахад биш сэрүүн зорилгондоо хүрэх гэж илүү цагийг өнгөрөөх, илүү зоригтой өөрийгөө улам хөгжүүлэх гих зэрэг юмнуудыг хийгээд одоо нөгөө нэг байнгын хөдөлгөөн авч исэн биеийг чинь арай өөр тийш нь хөдөлгөөнд зориулж гисэн байхгүй. Тэр нэр одоо юу гэдэг нохоо аваад нохоотой болоо нохоотгоо өглөө болгон гарч халахтайг удаан алхалт хийдэг. Тэгж нэг нь бие тэр одоо өндөр бэлтгэлээс айжм ингээ буулгаал. Тэгээ буцаад ингээ алхалт өөр хөдөлгөөнд одоо юу гэдэг бие ингээд тасгаж. Тань ингээд нэг тархины хагалгаар авдар авах үед Монгол тэгээд дараа нь стресс жах үед таны хажууд нохоо байсан уу? Тэр үед нохоо байгаагүй юу? Тий. Тэр үед болохоор хинч байгаагүй л те. Миний хайдрууд. Тэгэл яг тэр үед одоо юу гэдэг ээж өнгөрцөн. Тэгээ бүр ингэ шоконд орчихсон. Тэгээд хэцүү юмнуудыг даван туулаад ер нь бол тэгээд тэр хүнд үеүүдийг явж явахад дуусаагүй байхад шүү дээ. Би нохоотой болсон. Одоо Golden Retriever, Labrador Retriever гэдэг Facebook групп байдیں۔ Тэдний админ Нарка гэдэг одоо манай найзд битэр гэдэг тэр үе танилцаа найзлсан. Тэр Оросоос нэг ийм нохоо ороод ирчихжээ. Одоо тэрийг чи ингээд тижээгээд ингээд үрчилж аваад тижээгээд. Тэгээд тэр яг угд өөрөө тийм хайр интенсивний тийм активний нохоо. Тэгээд тэрийг ингээд тижээгээд яваач гэдэг. Тэгээд тэр надад юу гэдэг юм бэ гэхээр агиух юм ойлгуулсан байхгүй. Яг яах ёстой. Ерөөсөө миний ингээд хийхийг хүсдэг тэр нохооноос юу хүсэж чинь тэрийг ерөөсөө ингээд баг мэдрээд хийгээд идэг. Тэгээ тэр одоо юу гэдэг сүүлийн үед мэдхгүй юм айгүй ихэлтэй энэ нохон дээр одоо юу гэдэг шууд нэвтрүүлгийн үеэр зарим ингээд хөтлөгчнөр мэдхгүй юм асуулцдаг. Тэгээ би одоо яад юм гэхээр хүмүүсэд одоо тэр үед харьцангуй залуу байж одоо 2-3 жилийн өмнө тэгээд мэдхгүй юм мэдэх ёстой гэсэн нэг ойлголтоор ингээд буруу хариулцдаг зарим юм. Тэм хүмүүсээс ингээд мессежүүд ирнэ штэ. Тэгэл тэр үед яах вэ? Би бүх юмыг мэдэх албагүй. Хүн бүх юмыг яагаад мэдэх албатай юм те? Мэдхгүй юм байна. Одоо хэдий доктор профессор гэдэг ингээд судлаач хүмүүс байна. Тэд нар ч мэдхгүй юм байна. Тэрийг ирж хайдаг. Тэгээд би Туркийн элчин сайд Ахмед Язал гэж хүн миний одоо найз. Тэрнтэй би болохоор ингээд яг нохоогоор л гэсэн. Сүүлийн одоо миний найзуудын муу одоо их дотны хүмүүсийн 50-60% дандаа нохоогоор холбогдсон хүмүүс байдаг. Тэгэхээр нохоотой асуулт нэг бол сургалт явж байгаа л илүү найзууд болсон те. Тэгж яхад тэр хүн надад ингээд юм ярьж яхад юу вэ гэхээр нохоо хүний өвчнийг мэдэрдэг. Туркууд ч одоо юу гэдэг ингээд шин ингээд засорно шүү дээ. Тэгүн гот нь том супермаркет, том дэлгүүртэй яа гэхээр годомжийн нохоонод орол хонолцдог. Хогны савнд хог хийхээр доогоор нь хуурай хоол гарч ирдэг. Гихчний амтанд айгүйх тийм хайртай. Ер нь Монголоос бус орнууд ер нь бол амтыг тийм амтан гэдэг үднэс нь үздэг. Бид нар ч гэсэн хүн гэдэг нэрийн амтан шүү дээ. Нохоо гэдэг амтан байна, муур гэдэг амтан байна. Тэдний эрхийн төлөө бүгд яг эрхтэг шанддаг. Тэгэхээр манайхан бол эсрэгээр нь хандаад байдаг тийм. Одоо нохоог бол шууд бууддаг. Тэгэл шууд годомжинд тичээх хүсэлгүй шууд хайдаг.
Гэтэл одоо юу гэдэг Туркт ч байна, одоо Англид байна, Японд байна. Трапидог уу эмнэлэгт ажилладаг нохоо. Хор тавтартай хүүхдэд тусалдаг нохоо байна шүү дээ эмнэлэг дотор. Тэгэхээр манайх нохоог бараг гэрлүүгөө авч явахад пүү паста зааваа наад нийгмийн хог шахруулахын юм ярьдаг. Харин нохоо бол яг нийгэмд бол зөндөө олон үүрэгтэй одоо цагдаа, гайл, цэрэг, эмнэлэгт бас хараагүй хүмүүст сүүлийн үед чинь бас юуны коронавиг өнөрлөд мэдэрдэг. Тийм. Ер нь яг хуу номон дээр үзэж байгаад 3,000 төгрөгийн үнэр болон энерги ялгадаг нохоо. Эрэгтэй хүмүүс ер нь голцоо нэг мэдэрсэн юм байдгийн. Нохоо ингээ зарим хүмүүс ингээ уурлал дайрдаг шүү дээ. Зарим үнэр ерөөс уурал дайрдаг. Тэр яад юм гэхээр нохоо за энийг ярих юм нэг бас нохоотой нэг холбоотой нэг юм ярих хэрэгтэй баг. Нохоо сэтгэл зүйч гэхээр одоо юу гэдэг нь тэр нэг амар имчлээл те. Би ингээл хоорондоо ярилцаал хүний сэтгэл зүйч сэтгэл засалж те. Сэтгэл судлаач гэж байгаад байдаг. Тэр шиг ингээл би ингээл шууд нохоо ингээл имчлээл яриад одоо юу гэдэг ингээл ховсын байдлаар янзалдаг ч байд юм уу те сэтгэл засалч. Тийм юм гэж хүмүүс ойлгоод байдаг байхгүй юу. Гэтэл нохооны сэтгэл зүйг нохоолцдог байхгүй юу өөрөө. Наад миний хийх оройлын одоо гол юм юу вэ гэвэл би тэр өөрийнхөө бэлдсэн нохоон сэтгэл зүй засдаг нохоогоо тэр нохоотой авчиж уулзуулахаас өмнө би нохооны стрессэн шинж тэмдгийг би олох ёстой. Одоо шинж тэмдгүүд байж хам дагаж алхах, сүүлээ хазах, мэрэх, хөлнөө одоо өөрөөсөө ингээ хүндрээд бүр депресс юм те. Одоо бүр ингээ хүндрээд эхлэхээр яг үгүй өөрөөсөө хоолоо харамлдаг. Өөрийнхөө хөлнөөс хоолоо харамлж хоолоо хөлөө мэрдэг. Тэг хүмүүс ингээ жажиглол харьцдаг. Энэ зүйлүүдийг би хараад энэ ийм юмнус болж стресстэй тийм. Тэгээ тэрийг тайлахын тулд одоо өөрийнхөө миний бэлдсэн 2 лаборатори байна. Цагаан хар 2 лаборатори хоёулынгийн би үрчилж авч ирсэн. Тэр хоёрыг нэгийг нээлж оруулдаг. Тэгээ тэр хоёр шиг тэдэнтэй тоглож ингээд буцаа нийгэмд оруулж ирсэн. Black Baloo. Тийм, Black Baloo Lawrence гээд Монголоос их авраг нохоо үзэсгэлэнгийн охин нь бас Монголоос их авраг болсон. Тийм, наад сэдвч бас амар чухал бий. Ягаад гэвэл таавс нэг ярьцгаандаа ингэж хэлсэн байлаа. Нохоод асуудал байдгүй. Харин нохооныхны эцэст нь асуудал байдаг. Асуудлыг хүмүүс нохооноос хайгаад байдаг байхгүй. Манай нохоо тэгээд байна. Ингээд сургалт авах гал ингээд ирж байгаа хүмүүсээс би ингээд аман тест авдаг байхгүй. За нохоо чи ямар асуудал гаргаж байна. Зориуд тэр хүнийг яах нь гэдэг үгнээс би та нохооныхоо дутагдлыг хэлээч гэдэг. Эцэстүүд нохооныхоо дутагдлыг ярьж гин гэж боддог боловч эцэст өөрсдийнхөө ямархуу замраг байдалтай байдгийг харуулдаг. Энэ одоо юу гэдэг нь зориуд гэж хэлэхээ аргагүй тий. Тэд нар чи яагаад гэвэл мэдлэггүй нохоод ижих мэдлэггүй нэг бол Facebook-ийн пост коммент нохоогоод хичээдэг хүмүүс байдаг байхгүй. Би одоо Google дээр орсон мэдээ болгонд би итгэдэггүй. Хүний ярьсан болгонд би одоо юу гэдэг итгэдэггүй байхгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө өнцгөөс ярьж болно. Facebook, Google дээр өөрийнхөө зүгээс мэдээлэл оруулсан байж болно. Юу ч хийж болно. Тэр нохоо заавал тэр хүн тэгсэн бол энэ нохоо заавал гэсэн үг биш байхгүй юу? Энд чинь шинжлэх ухааны үндэслэл аягүй олон зүйл байгаа. Жишээ нь эцдүүд манай нохоо ширээн дээр сулгаа хийсэн. Тэ шийтгэж ин гэдэг пост Facebook групп дээр ордог. Тэрэн дээр аягүй олон зүрх дарна, хаахаа дарна. Тэр амар ингээд янз янзын эможи дараал ингээд хүмүүс нөгөөдгөө сэвдэг эзэн улам ингээд хөөрдөг. Би аягүй олон лайк авчлаа. Одоо ингээд мингээд. Гэтэл тэр нохоо яагаад ширээн дээр сулгаа хийж байгаа вэ гэдэг асуудал гарч ирж штэ. Хулгаал хийж гэнэ гэж үзээд байгаа. Манай нохоо газар хогт өгөөд иргээд нохоонд ингээд бүр битүү хушууч зүүчин. Тэг нөгөө нохоо нэг стресстэй хушуучтай стресстэй тийм. Юунаас болдгийг ихээр одоо хоёулаа ингээд хоол идээ сууж идэл нохоо хажууд ирээд горьтоход голцоо хүүхдүүд болон гэрийн эзэгтэй нэр эмэгтэйчүүд хоолноосоо нохоонд ширээн дээрээс хоол аваад нохоонд өгчдөг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл далд ухаанаараа нохоонд чи ширээн дээрээс хоол авч идэж болно шүү гэдэг зөвшөөрлөгдөж байгаа. Нэг бол идэж байгаа хоолоо газар шидэд өгч. Чи газар хогт хүч идэрэй гэдэг зөвшөөрөл өөрөө өгсөн байдаг. Санаатай болон санаандгүй байлаасаа тэрийг эргээ самдгүй байхгүй эцүүд. Нохоо дутагдал авахд нохоо ерөөс 3-аас 5 секунд л хангалттай. Хоолоо идж байгаа нохоог танихгүй хүн хажуунаас нь 2-3 удаа оролдоход тэгээ нэг 5 секундны үйлдэл хийхэд нохоо шууд хоолоо харамлаас урчна. Тэгэхээр тэр нохоотойгоо эхлээд зөв харьцах хэрэгтэй. Тэр чинь ухаангүй амт биш үхгүй юу? Би өнөөдөр өглөө нэг мэдээ харж ирсэн те яг үнэн худлын би сайн мэдэхгүй байна. Нэг эмэгтэй одоо Аляскт явж байгаа цасанд одоо машинд суугаад тэгээ ганцаараа төрөх олцоод гэрдүүг алхаж байгаа замдаа ухаалж унсан чинь чонноо тойроо зогсцсон. Салхинаас хамгаалж исэн, шуурганаас хамгаалж исэн гэд мэдээ харлаа л да. Өнөө худлааг би бол мэдэхгүй. Гэхдээ ер нь бол яг уу би тэр бодоод байгаа байхгүй юу? Хүн ганцаараа бодож ойлгоод байгаа юм биш. Тэр нохооч гэсэнд бодож ойлгодог, юмыг ухаардаг. Болох нь болохгүй гэдгийг ойлгуулад өгчүүл тэр чинь ойлгоо яваад байна.
Дараагийн удаа ухамсараараа тэрийг болон болохгүй гэж мэддэг. Тэгээд одоо юу гэдэг Go дээр бас нэг ярьцлага өгсөн чинь доор комментүүд дандаа сөрөгтэй. За энэ юм биз та ингээл баахан юм. Би нэг тиймэрхүү юм жоохон эмзэг тусчдаг байхгүй юу. Тэг ингээд чи надад подкастт орож ирэхэд би дотроо ботсон байхгүй. Бас баахан ингээд сөрөг юм хүрээд ирвэл би чи өөрөө энэ дэхтээ миний сэтгэл зүгээс биш дархины үйл ажиллагаанаас болдог юм л да энэ дархины хагалгаа магаланд орцсон ингээ хүний дархин ингээд хэвийн биш болцсон байдаг учраас юм ингээ жоохон эмзэг хүлээж аваад байдаг. Тэгээ би бодож ер нь бол чи чамд за орё гэж ирсэн. За адилхан Porsche тухай ярэ те. Нэг гой санагдаад. Одоо юу гэдэг нь сүүлийн хэдэн жил тэр чинь ингээ амьдраад одоо юу гэдэг миний одоо 2 дахь нутгийг би боддtiin. Porsche-д би яг дуртай. Өнөөдөр Porsche-ыг одоо юу гэдэг үзэж байгаа UFC-д ялтیں۔ Те. Ямпо ахыг ялахыг хараад ингээд баясаад хүүвэстэй ямар гоё юм бэ гэдэг. Тийм гоё мэдэрч кайф аваал те. Тэгээд ирсэн. Яа тийм бэ гэхээр тэр нохооны ойлголт, амьтны ойлголт, хүний ойлголт хоёр өөр байгаа. Манай хөгсчүүд чи сонсч байсан уу юу сайн мэдэхгүй байна л да. Хөгсчүүд ингэдэг дээр үе одоо юу гэдэг ахмад хүмүүс ингэж ярьдээ. Нохоо анхныхын эзнийг хүн хөтөл мартдаг юм аа. Гэдэг яриа байдаг байхгүй юу? Энийг батлахын тулд яг олон хүмүүсээс асууж болно. Нохоо чам мартахгүй штэ хүн хөтөл мартахгүй гэд. Чи нэг юу гэж кино үзчихсэн үү? Хачико гэж нохооны тухай. Хачико. Киног нь үзээгүй түүхийг мэдв. Акита Ину гэж үлдээ Японы нохоо тий. Галтрины буудлын дээр 10 жил эзнийг үлээсэн. Тэр Акита Ину гэж нохоо ухаантай нохоо. Өөрийн гэсэн онцлогтой ухаантай. Бүх нохоо онцлогтой л өөрийн гэсэн үйлдвэрийн онцлогтой. Гэхдээ бүхий л нохоо тэгж хүлээх боломжтой байхгүй юу? Яагаад гэвэл нохоо өнгөрсөн цаг үед амьдардаг юм. Өнөөдөр чи эзэн нохоондоо ямар дурсамж үлдээн маргааш түүнийг л нохооноосоо шаардна. Гэртээ нохоотойгоо тоглож жагаад эзэн яваад өгдөг. Эзэн ажилдаа очиод ирэхэд нохоо гэрийг буулгацсан байдаг. Тэр ямар дурсамж вэ гэвэл гэртээ замрахгүй тоглосных нохоо ч ганцаараа унтаж сэрлээ ганцаараа өмүүлж эхэлдэг тоглол. Ягаад гэвэл эзэн тгээ тоглосон үе дурсан сандсан байдаг. Тийм учраас сургалтыг яах ёстой вэ гэвэл би бол сургалтыг нохооныхоо дурсамжинд нь зөв зүйтэй системийн дагуу нэвтрэх. Пост одоо манай надтай цуг байсан манай найзууд надаас зарим нэг юм асуудаг хөөх. Тэр нохоо тэгээд их юм жоохон ингээд уурлаад ингэ чинь тэр үе чи яадаг вэ? Тэдрээс би илүү туршлагатай болчиход байгаа байхгүй одоо бол. Яагаад вэ гэвэл тэнд байгаа нохоонууд нийгмээ дагаад арай зөөлөн, арай өөр байгаа. Манайх бол нийгмээ дагаад ч юм уу мэдлэггүйгээсээ болоод ч юм уу яг яагаад гэдэг шалтгаан би мэдгүй ч гэсэндээ манад байдаг нохоонууд илүү бүрдүүлэг, илүү нийгэмшээгүү. Нийгэмшлийн тухай ярихаар эзэд юм уу нохоо сонирхчод нохоо нийгэмшин гэж юу гэдэм бэ гэж ярьдаг. Яг л өөр шигэ бодоод хүн шиг бодоод байдаг. Нохоо нийгэмшин гэдэг бүхэл зүйлийг хүлээн зөвшөөрөхийг хэлээд байгаа. Дуунаас айдаг байхгүй нохоо. Салют, бондоо, тиймэрхүү юмс нохоо ер нь амар дуу одоо чимээнээс болоод нохоо стресс, сэтгэл зүйн гэмтэл авч яадаг. Онгоцонд юу гэдэг шууд системгүйгээр шууд онгоцны ачаанд хийгээд ирсэн нохоо онгоцны дуу чимээнээс болоод стрестэд Монголд ирэхээр ингээд мөн онгоцоос буусныхаа дараа айгу хүнд байдалд орж яадаг. Тэр зүйл болохоор юунаас олж одоо юу гэдэг нохоо тийм дуу юунаас айд юм хэрэг урт их шиг ойлгодог. Годомжинд байгаа нохоороо шүгэлдэг хэсгэрх чимээ өхөл юм бол ямар ч нохоо хардаг. Яагаад гэвэл нохоо урт их шиг ойлгодог байхгүй юу? Нохооны хамгийн түргэн сурдаг команд бол суу монголоор. Би бол миний бичлэгүүдийг үзсэн баг англи хэл дээр. Англиар явааддаг нь нохооны тэр сэтгэл зүйд нь тааруулаад нохоо битэр хэлбэрхэн ойлголцох. Нохоо эзнийг хэлбэрхэн ойлгох гэдэг зүйлийг л ойлгуулаад яваад байгаа байхгүй юу? Эцдүүд болохоор нөгөө хүмүүс болохоор яа гэхээр ганцаараа өвддөг, ганцаараа сандаг, ганцаараа хайрладаг. Өөр хинч биш. Хүн гэдэг амьтанд би гэдэг үзэлтэй автсан учраас би. Гэтэл энэ нийгэмд, энэ ертөнцид хамгийн болохгүй энэ одоо дэлхий гэдэг энэ том ертөнцийг эвдэс сүйтгэдэг, ухаж түнхдэг ганц амьтан бол хүн өөр байхгүй юу? Нохоо хизээ одоо юу гэдэг газар ухаал нэг төрөх бэлтгэлэл одоо уугал нохоонод хийж байгаагаас өөр нэг нийгэмд нэг буруу ташаа юу хийсэн би бол сайн мэдэхгүй байна. Зөв хүмүүжүүлээд нийгэмд ашиглаж штэ тэр амьтныг. Гайд дог тий хараагүй хүний хөтөч нохоо хийж байна. Аутизмд одоо ганц аутизмтай хүүхэд одоо юу гэдэг би нэг аутизмын цэцэрлэг дээр очисон. Яасан гэхээр тэр өрөөнд нэг 8-аас 10 хүүхэд орчин байгаа. Тэд би ингээд энэ ингээ хүүхдүүд гэдэг нөгөө багш тань ярьсан чинь эднэр ер нь бол хүүхдүүд өөрсдийгөө ганцаараа гэж бодож байгаа. Тэгээд тоглож байгааг нь уйлдаг, тоглож байгааг нь инээдэг.
газар өөр өөртөө. Тэгээ одоо энэ дэр яах ёстой вэ гэсэн чинь нохоо нийгэмд оруулдаг юусэн. Тэр хүүхэд аутизмтай хүүхэд ганц хүлэмжшүүлдэг амтан бол нохоо. Тэр хүүхэд одоо зарим нэг хүндэрс нь одоо юу гэдэг нүүр мүрээ цогтөг ч юм уу өөрийг ингээд шийдэгдэг өвдөгдөг тиймэрхүү ингээд өвчин хүндрэхээр ч юм уу ямар нэгэн байдлаар тэгдэг гэж байгаа байхгүй юу. Тэр үед яах ёстой вэ гэвэл нохоо шууд мэдрээд гүүжрээд өөрийгөө цохиулдаг. Шууд өөрийгөө илүүлдэг. Тэр нь хайрлж ийн гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр нөгөөд чинь тайвшраад нохоотойгоо яриад нохоотойгоо тоглож эхэлдэг. Нохооноосоо болболоод нөгөө хүүхэд годамжинд явах хүмүүсийн дунд орох нийгэмд өөрийнхөө байр суурийг олж идэг. Би хүмүүсийн дунд байна гэдэг яг хүмүүсийн дунд байна хүмүүс ингэ тийм байх гэдэг ойлголтыг нөгөө хүүхэд авч идэг баагаар. Гэтэл хор тавдартай хүүхдүүд өвчнөд ийлэхгүй тариа одоо ингээл хүнд юу яаж одоо тэр хүүхдийн имчилгээг хийхэд амар хэлбэр байхаг бол нөгөө нохоо имчилгээнд орохын хүлээгээ байж байгаа. Имчилгээс гараад ирэнгүүт нөгөө нохоо цугдаг болдог. Тариа ийлэх болохоор уйлдаг. Ийм шарахаар нөгөө хүүхдүүд чинь өвдөлтөөсөө болоод уйлдаг. Тэгэхээр яг үгээр нөгөө нохоо ихлээд өөргөө тийм мэдрээ нөгөө хүүхдийг тайвшруулад дээр нөгөө нохоон дээр тест хийждэг. Нохоог чагнаа, нохооны халууныг үзнэ. Нөгөө хүүхэд давхар ингээд ам амын ингээд хоолоо моолоог нь үзэж мүзээ нөгөө нохоогоо имчилж байгаа юм шиг дүр үзүүлээд зөрөөд имж нөгөө хүүхдийг имчилж идэг. Тэгэхээр нөгөө хүүхэд сэтгэл зүйн хувьд айгүй тайван хүлэмжшүүлж идэг. Эмэгтэй хүн хүүхэд нохоогоор нэг юм адилхан байдаг байхгүй юу? Юу вэ гэвэл эмэгтэй хүнтэй чанга ярьж болтгүй байхгүй. Бидний бие смарт. Мухар олгоо гэж сонсчихсан үү? Үгүй. Мухар олгоог нэг юм эргэтэн одоо мухар одоо нэг юм байна л да тийм хөвлийн хавцаа. Гаднаас ямар нэгэн инфекц буюу одоо өснөөс идэх микроб буюу одоо тийм бохор зүйл идэхээр тэр мухар олгоо ургадаг байхгүй. Самарны одоо болохгүй юмнаас олоод одоо нэг мухар олгоо гэж юм ургаад тэрийг ахуулж идэг. Тэр мухар олгоо гэдэг зүйл яад юм бэ гэхээр яг би буруу ярьж магадгүй өөрийнхөө ойлгосноор яриад байгаа. Мэддэг хүмүүс нь яг наваг худлаа ярьж байгаа гэж битгий бодороо. Гэхдээ яах ёстой гэхээр эртээр үед тэр мухар олгоо гэдэг эргэтэн ч өөр ажилтдаг байсан эргэтэн. Үстэй ноостой юм иддэг байсан тэр үеийн одоо эртээр үеийн одоо хүн нэг үе ч гэдэм үү те чулуун цэвсгийн үед ч юм уу. Тэр үед нөгөө нэг мухар олгоо нь ажиллаад энэ нөгөө нэг гаднаас орж ирсэн гадны бие инфекцийг устгадаг байж байгаад явцын донд хүн хоолоо болгож идээ цэвэрхэн байх тусам нөгөө эргэтний хэрэгцээ байхгүй болох тусам нөгөө эргэтэн чинь ажиллахаа болцсон. Түүнтэй адилхан хүний бие яг тэрнтэйгээ тассан смарт байдаг юм байна л да. Одоо ямар нэгэн юмыг хүлээж авах. Эмэгтэй хүн рүү ингээд чанга орж ярихаар эмэгтэй хүн цаанаасаа одоо инстинктээр өөрийгөө хамгаалах, гомдох, тоних, айх гэдэг мэдрэмж авч идэг. Хүүхдтэй чанга ярих тусам хүүхэд чанга ойлгодог. Аяархан миний охин тэрийг авид тэр. Чанга миний охин тэрийг авид тэр гэж чанга ярьдаг хүүхэд юм уу? Миний охин ингээд дуудаад одоо чанга яриа сургацсан хүүхэд аяархан дуугараа тэр хүүхэд тоод чанга дуудаж ээж ирдэг. Нохоос яг адилхан байхгүй. Чанга яриад бол нөгөө нохоо чанга л сонсно. Ингээд ойлгоно. Айцтай. Аяархан яриад ингээд ойлгуулад анхнаа системийн дагуу байх юм бол тэр нохоо аяархан бахад эзнийг бүх юмыг ойлгоод эхэлж идэг. Тэгэхээр ер нь бол айгүй олон адилхан хүнтэй төстэй зүйлүүд байна. Харин би яас юу асууж ирсэн бэ гэвэл ингээд бид нар ч бас амтан болохоор нохоо сургаад нийгэмшилж яхад бас хүн дээр бас зарим юмуудыг нь ашиглаж болох уу те. За минийгаар бол хүнтэй надад ихтэй ер нь бол нэг юм бид хүнтэй харьцаж нохоотой харьцаж илүү амар санагддаг. Мэргэжлийн хувьд ч юм уу юу гэдэг те. Хүн хийсэндээ байдаг байхад нохоо хийсэндээ л яг байдаг байхгүй юу? Яг би зөв зүйтэй юм заагаад өгсөн бол нохоо яг тэрийг л хийн. Илүү юм юусоо хийхгүй. Тэгэхээр хүн айгу хэцүү амьд байхгүй өөрөө. Тэгэхээр би одоо өөрөө хүн судлаач биш л дээ. Гэхдээ яг манай найз антропологч хүн судлаач өөрөө Кембрижийн сургуулийг алтан медалаар төгссөн. Одоо Мойсийн антропологи археологийн танхимын эрхлэгч декан гэдэг найз. Тэрнтэй чинь би одоо бом очртоо юу ярих вэ гэхээр одоо нөгөө нэг хүн судлал үүднээс ингээл амт янз янзын юм яриад би тэр санаа айгүйх нийлдэг. Тэрнээс би айгүйх ингээд зөв мессежүүдийг авч идэг байхгүй юу. Тэгээд би юу гэдгийг ихээр айлуудад очиход одоо юу гэдэг Монголын олонний танил айл байна, улс төрийн хүн байна, янз янзын хүн байгаад би нэг л шаардлага тавьдаг. Таны хэн бах нь хамаагүй. Би нохоо гэдгээр үүднээс нь харна би нохоотойгоо л харьцна. Та миний үгэнд орох ёстой. Та яг энэ сургалтыг үр дүнтэй байлгахын тулд хин үр дүн авахын тулд бүгдээрээ яг эргэтгэшөөе. Таны өнөөдөр нийгмийн давхар хинт ч хамаагүй. Жирийн хүн байсан ч би яг энэ хэлдгээ хэл. Яг эннийхээ зөвхт явна. Тэгэхээр үг авсан айл их үр дүнтэй үлддэг. Үг аваагүй айл үр дүн муутай үлддэг. Үр дүн муутай би ажлаа орхиж явах
Над тийм хүсэл байхгүй байхгүй ер нь бол. Тийм миний харж байгаа өнцгөөс бол хэрвээ одоо нохоогоо танаар одоо сургам хүмүүжүүлэх ажил авч байгаа бол танд одоо итгэлцэл байх хэвээр. Одоо мэрэгжлийн төвшин хүнд итгэлцэл тэр итгэлцэл байх хүн бол тэгээд яаж ойлголцох юм бэ? Тийм. Дээр нь нохоо сургана гэхээр хүмүүс ингэж ойлгодог. Шууд над өгөөл те. Нэг бол шууд өөр нэг сургалтын газар гэж явуулаад тэндээ нэг хүн сургаал 90 гот нохоо бүр ингээд перфект те. Бараг ярихаас наагур юм орж ирнэ гэж ойлгодог байхгүй юу? Эцэг эхчүүд одоо хүүхдүүдээр анхаардгүй хүүхдээ амар мундаг төлбөрт өндөр төлбөртэй сургалтанд явуулаад тэгэнгүүт нь хүүхдтэйгээ ерөөсөө нэг харьцахгүй ч юм уу хайрлахгүй тэгэнгүүтээ энэ манай хүүхд ерөөсөө үг авахгүй юм бөө асуудалтай байгаад байгаа. Тэгсэн мөртлөө яг одоо хүүхдтээс амар хүндий байгаад идэг. Зүгээр нөгөө сургалт мургалт те материалын зүйлээр ингээ хангаал хамгийн гол одоо хайр халамж дэмжлэг үзүүлэхгүй. Тийм. Ийм баггүй юу? Багшд хариуцлага тооцдог. Хүүхдээ сургалт явууллаа. Хүүхэд муу сурвал багш. Сургал багш нар муу байна. Багш нар муу, багш муутай штэ наадах. Гэтэл ээж аа өөрөө хаана вэ? Хаана байх ёстой хүн өөрөө? Ажлын бүгд л ажил хийж байгаа. Гэртээ тарж ирлээ. Хүүхдийнхээ хичээл номыг шалгах төдий хүүхдтэй анхаарал тавих, хүүхдийнхээ яриаг ойлгох, сонсох. Тэр хүүхэд одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар хүчрхийл дөртөөл явж байгаа шүү дээ тэр. Ээж аав тоохгүй байна. Тэр ямар нэгэн байдлын хүүхдийн хүчрхийл нь юу? Тэгээд энэ бүхий юу гэдэм бэ гэхээр би нэг лаг өөрөө тийм лаг эцэг мундаг эцэгтэй нэг ингэж яриад байгаа юм биш. Ер нь бол би нэг өөрөө амьдрал дээр үтцсэн бохгүй юу. Тэгээ ойлгоод одоо хүүхдүүдийг илүү их сонсдог. За окей. Хүүхдэд алдах хэрэг байж болно гэж одоо сүүлийн үед айгүйх ярьж байна. Тэрийг ингээд илүү хүүхдэд өгөх те. Алддгүй, ондгүй, дутагдaltaгүй хүн гэж байхгүй. Бурхан ч өөрөө нэр нарийн ярил аль нэг шашны бурхан тэр гигиен одоо юу ч үгүй тэд нар ч гэсэн ингээл алдаатай зүйлүүд ярьж яадаг. Нэг талаа барьсан юм ярьж яадаг. Бүхий л зүйл алдаа оноо бүх юм л байгаа. Тийм болохоор би одоо юу гэдэг хүүхдэд болон нохоон дээр одоо яг нохооны өөрөө мэрэгжлийн хүн бол учраас ингээд л 3 замаар сургалт ордог байхгүй. Би одоо эцдүүдэд ярьд. 3 замаар сургалт орно. Энэ дам миний хариуцлага шээ. Нохоо эзэн сургагч гэсэн 3 замаар сургалт явж иж хэдэл үр дүнтэй үлдэнэ. Би нохоог чинь төгс болгож болно. Би яваад өгнө. Дараа нь танаа нохоо таны үгийг авахгүй, таныг ойлгохчгүй. Сүүлд нь яг үгүй та баахан мөнгө үрсэн байдаг, би баахан цагаа үрсэн байдаг. Үр дүнгөө хоёлаа ажиллаж болохгүй. Одоо та нохоонд нь команд заасан цаг хугацаа зарцуулсан сургалт тэгэнгүүт нь тэр нохоо нь яг шинэ командын дагуу сургангууд нь эзэн одоо яг өөрчлөгдөг хэв хэрэг байдаг. Тэгэнгүүт нь нохооных нь бас толгой нэрх байхаа тий. Тийм нохоо нөгөө эзэн ингээд ахаар нөгөө нэг яг сурсан арга барилаас нь өөр юм болоод тэгэхээр нохоо ойлгохгүй. Энэ одоо юу гэдэг юм бэ? Фоцоо тий юу гэж юм одоо ингэж байгаа. Гэтэл эзэн надаас ингээ яг ингээ сургалтаа шилжүүлээ аваа ингээ явж байгаа тохиолдолд яг манай сургалтын хугацаа дууссаны дараа яг үгүй нөгөө нэг нохоо ч эзэнтэйгээ аж аргалтаа үлдэх хэвгүй юу. Эздүүд нохоог хайрладаг. Хайрлна гэж хэлээд өөртөө хийдэг, идж байгаа хоолноосоо хуваадаг, байнга эрхлүүлдэг. Миний нохоог хайрлах үнцэг өөр хэвгүй юу. Би нохоог яаж хайрладаг юм бол эрүүл сарвал зөв сургалтаа зөв нийгэмшилтэй байхыг л би нохоог хайрлаж байна гэж үздэг. Миний нохоог гэжтэй ямар ч асуудал байхгүй. Өөртөө яг юу гэдэг стрессгүй, эрүүл сарвал, тэгээ бие эрхтний хувьд, оюун ухааны хувьд эрүүл сарвал зөв хоолттой байхыг л би нохоогоо хайрлаж байна гэж үздэг. Миний нохоос тийм юм дуртай байх хэрэгтэй. Нохоотойгоо яаж харьцаад нохоо тэрийг л хүлээж авна. Одоо юу гэдэг нохоондоо одоо ингээд орондоо унтуулаад байгаад байвал нохоо орон дотор унтах ёстойг ойлгочдөг. Нохоог үүдэндээ ч юм уу газар унтуулаад байвал нохоо би тэндээ л унтах ёстой гэж ойлгочдөг. Тэр бол нэг амьтныг гадуурхсан зүйл биш байхгүй юу? Нохоонд ойлголтыг л өгч байгаа. Ойлголтын л ерөөсөө зөрүүн. Эзэн нохоо хоёрын дунд. Тэгэхээр манай хаан юу гэдэг асуудлыг гарсны дараа нохоогоо асуудлыг шийдэх гэж оролддог байхгүй. Хүн дээр ч гэсэн энэ гардаг. За яг хөө тэгээд хүүхэд асуудал үүсгэсний дараа тэрийг ярьж болно, засах боломжтой. Нохоо нь хүн рүү цоройдгийг мэдсээр байж годамжинд авч явж байгаад хүн рүү цоройсны дараа нохоогоо татдаг. Хамгийн ойрхон жишээ. Нохоо гадаагаараа хог түгээд байвал нэг бол хушууцуу, нэг бол гаргахаа болдог. Нохоо гадаагаараа чирээд байвал гаргахаа болдог. Тэг тусам нөгөөд чи яг үгүй тэрийгэл хүндрүүлээд ийн гэсэн. Асуудлыг яг гарахаас өмнө шийдэх асуудал дээр тулж ажиллах ёстой. Тэгжээж өнөөдөр энэ нохооны ад үзэгдэж байгаа байдал дээр нь
энэ нөгөө нэг бохор баа шилсний асуудлыг шийдэх хэрэгтэй. Сөөхтөгөө ярилцаж болно. Нэг хотгонд одоо 5 нохой байл эзлүүд нь уулзж хагаад сөөхтөг өсөлт гаргаж болно. Бид нар тийм жижигхэн хашаа игээд өгөөч. Бид нар тэнд дотор орж бизнес болж. Өөрсдөө цэвэрлэж. Яг гэвэл тэр сөөх гэдэг зүйл чинь амтнд ижиж байгаа гэдэг мөнгө хураамж авч байгаа шүү дээ. Тодорхой хэдэн төгрөг. Тэрэндээ тийм бас хариуцлага хүлээчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ нохоо нь хүндэрсэн бол уутаар авчих. Тэгэхгүй бол 5 эзний 2 нохооныхоо баасыг цэвэрлээгээд үлдсэн 3 хүн бусдыгаа чирээд байна. Болохгүй зүйл хийгээд байна. Тэгээд амтны хуйлтай болох миний мөрөөдлийн ажил. За. Амтны хуйлтай болж ээж одоо юу гэдэг Монголоос бус газар бүгд л амтны хуйлтай байна шүү дээ. Швед одоо Англи эдгээр бүгд нэгт хүүхэд хоёрт эмэгтэй хүн гуравт амттай орчт нохоо муу гиний тижээр. Тэгээ хамгийн сүүлд нөхөр нь аав. Төө тийм Швед тэр бол хамгийн сүүлд зогсож байгаа. Өнөөдөр ийчээ Монголын стандарт гаалгаа оломт одоо юу гэдгийг өстой хоолныхоо дээжийг идэх өстой хог асгавал эрэгтэй хүний хямар он би өстой тийм уучлаар тийм өстой үнэхээр дургу байхгүй юу. Хог асгаад хямар унж байгаа бол тийм хямраар яах юм бэ тэр ир хүн. Жорлон угаалаа гэд хямар нунжэвэл тэр ир хүн тийм хямраар яах юм бэ? Өөрөө хогны савнд хогоо хийж тэр нойлыг ашиглаж байгаа бол өөрөө цэвэрлж явах хэрэгтэй байхгүй юу? Миний баримтлалын зарчим. Тэгж байгаа бол тэр нохооныхаа бас шийсийг янзалчих хэрэгтэй. Дээр нь амтны хууль гэдэг нь манайхан жилд за сүүлийн мэдээгээр бол 400 орчим сая төгрөг жилд төсөөлөө тэрүүг нохоо буудаж алдаг. Чингэлтэй дүрэгт буудсан нохоо баян зүрх дөрвөө цухтаж идэг сүргээрээ. Энэ доо хизээч багасахгүй байхгүй юу? Спей буюу одоо хүмүүсэд зүгээр жирийн хүмүүст ойлгохоор бол спрал гэж ойлгож болно. Гэхдээ өндгөж авах мис засал. Энэ бол 3 жилийн дараа ихэд Монгол золбин нохоо байхгүй болно. Нэг одоо гişүүн одоо мөрийн хөтөлбөрдөө шингээгээд тэр орчмоор ер нь бол нохоогоо болгоход амар. Хашаанд нохоо одоо уйдаг. Технологи хөгжсөн байна. Дууд дохой байж болж гин, камер жуулж болж гин. Тэгэх юм бол энэ хашааны олон нохоонууд байхгүй болно. Спей хийгээд тэрнийхээ дагуу байвал энэ золбин гэдэг байгаа нэрлэгдээд байгаа нохоонууд байхгүй болно. Гэтэл чи анзаарсан уу? Булган малгай, булган шүүв, цаа бугын гуталтаа гой ганган ихчнэр 3 4-лээ хэлхэлдээд зам хөндлөн гарахтаа гарцгүй газараар алхаж яхад 5 6 нохоо гарцсан дээр дохоо асахыг хүлээгээд сууж гин. Миний яг юу гэж ойлгох вэ? Тэ? Тэрүүгээр хин нэг нь аль нэг нь нохоо нь явж байгаа зам хөндлөн гарч хагаад дайруулад үхсэн учраас тэд нэр явгууны гарцаар гардаг болчих. Их их масс одоо хүмүүс те явгууны гарцаар гардгийг нохоо ойлгоцсон учраас нохоонууд зам хөндлөн нохоо өнг ялгадаг гэж бодлоо байхгүй. Тэр нэг бол тэр нохоо ногоо өнгийг ялгаж, нэг бол тэр явж байгаа дүрсийг хараад явах ёстой гэдгийг ойлгохоор яваад байна. Гэтэл 2015-аас 2016 онд статистикийн газараас хийсэн судалгаа байдیں۔ 3500 хүн авто замын осолд орсон байдаг. 3850 гэсэн баха орчим хүн нохоо татсан байдаг. Авто замынхаа ослоос их нохоо хазаад нь шүү дээ хүнийг. Гэтэл энэ хадсан нохооны 80% нь эзэнтэй нохоо. Тэгэхээр энэ юу хэлээд ийм ихээр нохоог нийгэмшүүлээч л гэж хэлээд байгаа байхгүй. Зөв. Одоо би ингээд годамж дээр явж байгаад ингээд эзэнтэй нохоонд хазуулах юм бол энэ хуулийн тогтворт ямар байгаа юм? За миний нэг үдсэн хуулийн юунаас бол 3-5 жилийн ял авч байгаа. Нохоондоо хошуучгүй явж байгаад цагдаа хэрвээ шаардлага тавиад тэрийг зөрчлийн хуулиар 100-аад мянган төгрөгөөр торгох хэрэгтэй мэлээ. Ер нь бол энэ яг надад нэг жоохон онцгой санагддаг. Гэхдээ нохоотой эздүүд, нохоо сонирхогчид өөрсдөө хариуцлагатай байвал энэ бүх зүйлээс гарч болно. Манай Монголд болохоор яадын хэр бүхий л юм торгон шийдэх нь алхан бүртээ торгуул шийтгэлийн тухай бидний ойлголт. Чи годамжид тамиг татчих болохгүй торгоно. Чи чанга дуугаар ярьж болохгүй торгоно. Чи тэгэж болохгүй яагаад анхааруулж болдгүй юм. Тэгээд энэ хүмүүсээс соён гэгэрүүлэх талаасаа ярьцаад эхлүүл тэр хүмүүс айгүй гоё гэгэрх байлгүй гэж би боддгийн. Одоо энэ сүүлийн үеийн залуучууд Z гэж яриад байгаа шүү дээ. Z generation те. Хэдийнхэн бол айгүй ухамсартай байна. Миний хүүхэд үеийн наснаас өөр болсон биш те. Бидний хүүхэд үед би ч төмөр зам төссөн бүр ширүүн газар ихгүй төмөр зам. Гараал дээрэмдүүлдэг. Тэнд зүгээр зоддохгүй бол амьд үл чадахгүй гэдэг ойлголттой өссөн байхгүй юу. Тэгэхээр одоо л тийм байхгүй бүх юм хөгжсөн байна. Тэгэхэд одоо залуучууд энэ хоёр үеийг алхан бүртэн торгоно, алхан бүртэн шийтгэн. Тэгээ нөгөө ингээ буруу үрлэгэр дуурайж явуулсан. Өөрийнхөө чин хүслийг хичээлж чадахгүй. Тэгэл ингээл нийгэм ингээл хаагдсан боосон альж нийгэм рүү яваад байгаа.
Би яг энэ талын мэрэгжлийн хүн биш ирнэ би зүгээр нэг тэгж авдаг миний өөрийн гэсэн л бодолтой энэ бол. Гэхдээ одоо ном хийж гин би. Та нэг ном гаргаад одоо нэг хоёр дахь ном дээр ажиллаж байгаа юм уу? Үгүй дөнгөж анхныхаа номыг хийгээд одоо жилчтэй болж байна. Зүгээр тэгвэл тэр нийтлэлийн хэсгүүдийн л оруулаад байгаа юм уу? Хэсгүүдээр нөгөө хүмүүсээ танилцуулга олгоод байхгүй юу? Яг зөв мессеж өгөхгүй л те. Номоо нэг жоохон рекламт гал үзээд байгаа. Зөв би бас нэг хоёр зурчлээсийг Гого дээр ном дээр ажиллаж байгаа гэдэг. Тэгэнгүүт нь та нийтлэлүүд дээрээ номны хэсгээс иймэрхүү юм яваа шүү гэдэг мессеж өгöd байхгүй хүмүүстэй. Ер нь бол яг би номон дээр энэ бүгдийг тусгасан байгаа. Монголд ер нь бол нохоо сонирхчдод тий би бол албаны чиглэл рүү үйл ажиллагаа хийдэг хүн биш байхгүй. Намаа хүмүүс албаны чиглэлээр үйл ажиллагаа хийдэг гэж. Албаны чиглэл гэдэг нь онцгой байдал, цагдаагийн хил гайл, одоо хэлийн цэрэг ийм нохоонуудыг сургах арга өөр. Гэрийн нохоо сонирхчдын гэрийн нохоо хүмүүжүүлэх арга бас өөр ихгүй юм сэтгэл зүйн хувьд. Яг зарчим нь яг адилхан төстэй явагдаж болно. Гэхдээ гэрийн тэжээвэр нохоо арай өөрөөр явдаг. Тэдэрч зориулсан би гарын авлага. Славар шиг юм хийж байгаа байхгүй юу? Ер нь бол таны нохоо тий зоолоогийн нохоо гараа цухтаачлаа. Золоо яхаач мэдгүй нохоо гараас нь хөөсөөрөө барьж авдаг. Зарим тохиолдолд алтаад алга болгодог. Нохоо ч гараа цухтаалаа. Одоо миний номон дээр одоо юу гэвэл үзэн нохоо цухтаах гэдэг хэсэг байгаа байхгүй юу? Тэрэн дээр ороод нохоо ямар шалтгаанаас бол цухтах вэ? Энэ шалтгаануудыг яаж янзлах вэ гэдэг зүйлүүдийг оруулсан байна. Таны нохоо хог түгээд юм. Юунаас болж хог түгэж байгаа? Энийг яаж болиулах вэ? Зурагтайгаа, тайлбартайгаа оруулсан тим ном хийгээд ер нь бол номыг дуртай хүн хийдэг юм байна. Айгу хэцүү мэн энэ. Одоо ингээд шууд хүн ингээд яриа явчих. Амархан байгаа байхгүй. Би одоо юу гэдэг Монголын ижлэгээр ярьж явах нэвтрүүлэг хийж явахдаа энэ ер нь бол бүх бааз миний толгоон дээр байдаг, толгоон дотор байдаг. Тэгээд ингээд яриад ингээд явах нэг өөр. Яг номон дээр ингээд тусгаа тэрий чи ингээд илүү үг оруулчихгүй. Тэгээд арай ингээд хүмүүсэд ойлгомжтой, сонирхолтой байдлаас хүрэх гэж агиу их уддаг юм байна. Гэхдээ ер нь бол одоо миний ном зурган дээр явж байгаа. Зураг тайлбарн дээр явж байгаа. Удахгүй хэвлэлтэнд орох байх гэж найдаж байна. Хизээ нээлттэй юм гэж бодож байна номынхаа нээлттэй. За энэ 5 сард номны нээлттэй хийж удахгүй юм байна. Тийм удахгүй номынхаа нээлттэй хийх байх гэж би зорж байна. Тэгээд бас хажуугаар нь манай нохоог авраач гэж нэг төсөл 2 дугаар хийсэн байна. Энэ номны шоу телевизийн шоу маягтай юм баггүй юу? Тэр нь юу юм гэхээр таны нохоо хацдаг, урддаг бол надтай холбогдороо гэж байгаа. Тэр нь яг үгүй би таны нохоотой харьцсан. Телевизийн шоу над руу та дуудлагыг би очие таны нохоог аврая. Тэгээд ийм телевизийн шоу маягийн тийм контент. Сонирхолтой контент юм байна. Ер нь бол тийм. Одоо жишээ нь баруунчин бас пост янз бүрийн хэмжээд жишээлбэл эцэг эхчүүд хүүхдтэн асуудалтай хичээл супер няня гэдэг пулсатар гардаг байсан миний үед. Тийм тиймэрхүү юм баггүй. 90 би шууд нохоотой ажиллаад эзэнтэй харьцаад тэгэл ерөөсөө нохоог нэг асуудлыг шийдээл тгий тиймэрхүү байдалтай манай нохоог авраач гээд зүйл. Нэг 2 дугаар хийсэн. Одоо хазуул мадуулсан тохиолдол байна надад. Нохоог нэг хацдаг нохоод харьцаж байгаа. Тэгэл тэр бүгдийг одоо юу гэдэг нь шууд ингээд шоун дээр шууд ингээд бодтоор оруулаад байгаа байхгүй юу? Болсон процессыг тэр чигт нь хацж байна. Энэ дээр би одоо яаж харьцах хэвтэй. Тэгэхгүй ингээд нохоонод одоо юу гэдэг юм хүмүүс ингээд нохоо дайраад ирэхийг яахаа мэддэггүй байхгүй юу? Юуны E-mart гэдэг дэлгүүр өгдөн штэ. Тэдний ажилчдад статистикийн үндэсний төв гэдэг газруудад би одоо хүмүүнлэгийн сургуулийн сэтгэл судлалын тэнхимд би лекц орж ирсэн байхгүй юу. Тэдэрт одоо яа гэхээр хүмүүнлэгийн сэтгэл судлалын тэнхимд болохоор нохоо амьтны сэтгэл зүйгээр буюу яг өөрийнхөө гарсан нохоон сэтгэл зүйгээр би лекц орж ирсэн. Нөгөөд нь болохоор байгууллагуудад яагаад лекц орсон гэхээр гэртээ харих гэж явж байгаад захын хорооллынхаа нохоон тацуулдаг. Статистикийн үндэсний төвийн яад нэхэр судалгаа хийж явж байгаад нохоон тацуулдаг. Нохоо дайрдаг. Тэр үед яах вэ гэдэг. Харин яах вэ? Би яг тэрийг танилцаасамаар. Тэр үед ер нь бол яах вэ гэвэл нохоо биеийн хилэмжээр ярьдаг юм. Эзнээсээ ирсэн биеийн хилэмжийг ойлгодог. Хүнээс ирсэн биеийн хилэмж. Body language буюу биеийн хилэмжээр нохоо эзэнтэйгээ ярих уу хүмүүсэд анхааруулдаг. Дайрж ирж байгаа нохоод өөр хүн юу үзүүлнэ. Голцоо араас нохоо дайрдаг. Тийм учраас одоо годомжин явж нохоо мохоо дайрах бол яах вэ гэвэл нэг хөлөө өргөөд хан малцсах хэвээр. Тэгээд нэг хөлөө ингэж өргөөд ингэж өвдгөө ингэ тэрэ ингэ барьчихна. Тэгэхээр нөгөө нохоо яах вэ гэвэл энэ урталт нь байгаа хэрэгсэл байна гэдгийг ойлгодог. Миний нэг гаргасан тест тавьж үзсэн л дээ би. Миний нэг гаргасан үг үйдгийн.
Юу гэвэл май гэдэг үг хэлээрэй гэдэг аахгүй. Нэг бол газараас тонгоогоо чулуу авж байгаа дүр үзүүл. Тэгэхээр нөгөө нохоонууд чинь ойртох нь багасна. Нөгөө ингээд бүр улаарцсан байгаа байдал нь багасна. Нөгөө тал дээр юу гэвэл май гэд хоол өгч байгаа юм шиг дуугар. Тэгэхээр яг үгүй нөгөө нохоо чинь май гэж эцдүүд нь хоолж юм уу тэгж өгсөөр байгаа нөгөө нохооны дурсамжинд нь үлдсэн. Арай илүү та эрсдэлд орохоос өөрийгөө хамгаалах дадал дээр нь юу тоглож байгаа юм. Тийм тоглож хийж байгаа зүйл байхгүй юу. Гинт амар дайрах жишнүүд ингэнгүүт нь маа хоол идэнгүүт нь юу вэ? Тийм маа гингут ингээд өө нэрээ юу илээ. Гих. Тэгээ яг уу эргээ холбогдоход ажилтнуудаас ингээ эргээ асуухад тиймэрхүү юмнууд гарсан. Тэгээ таны юг хэрэгэлсэн нэлээд боломжийн санагдсан гэж хариу авсан. Тэгээ яг уу өөртөө мэдлэггүй болохоор л яхаа тэгээ сандарсан хүн чинь хэцүү шүү дээ яг ингээл нохоо дайраад байдаг яхаа мэдхгүй ингээл савсганаал тэгэл хүмүүс суучдаг гэж хэлдэг тий. Харин тий. Тэр бол хутлаа зүйл байхгүй. Нохоо сүргээр амьдардаг амьтны аймагт багтдаг. Сүрэг дунд нь айлтва буюу заавал нэг удирдагч байгаа. Нохоо энэ тэнд шигээ яваад байдаг. Тэгээ 90 нохоо голцоо ингээл энэ тэнд шийдэг хүмүүс нутгаа ингээд тэмдэглээ явж байгаа юм гэдэг. Энэ нохоо өөрөө миний гэсэн юм болгон дээр чиглдэг байхгүй юу? Шигээ явдаг. Орон дээр шийдэг нохоо байна. Эзнийг орол онгоцчод орон дээр гараа шийддэг. Энийг хүмүүс яа гэхээр би ч гэсэн нэг үе тийм ойлголттой биз. Зүгээр юу гэдэг юм. Монголоор юу гэдэг лээ. Пошор юу гэдэг. Пошоос тусаа мэдэхгүй байна. Өөр юугаа эсэргүүцлээ зарлж гин гэсэн. Гэтэл нөгөө нохооч эсэргүүцэг биш энийгээ би сайн харсан шүү гэж чеклээд тэмдэглэгээ эзэндээ харуулж байгаа байхгүй айлфада. Тэгэхээр тэр нохооны газар нутагт нь гадны биет орж ирсэн учраас нохоо дайрж байгаа. Тэрэнд нуруугаа харуулж би чиний удирдагч шүү. Би урдчин гар тавьж удирдагч шүү гэдэг body language-ийг үзүүлэх нь буруу байхгүй юу? Тийм учраас өөдсөн шууд харж зогсох. Тэгэхээр чи тэр нэг юу би чамд аюул тарихгүй гэдэг ойлголт нохоонд өгч идэг. Тэгэхээр нохооны нөгөө дайрах хазах магадлал хэдэн хувиар тодорхой хэмжээний хувиар буурж идэг байхгүй. Тийм байна. Энэс амар хэрэгтэй зүйл ярьлаа. Би яг Монголд хөдөө ингээ очингууд нэг л аймгийн төвүүдээр манай ихч намайг за одоо ингээ доошо суугаар ингээ нохоонд айгаал даргаараа шаал буруу юм. Ер нь бол буруу тийм суучгал гэж яриад байдаг. Суух бие илэмж бол нохотой хоёр нэг левелд чинь л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би чамд аюул тарихгүй гэдэг ойлголтыг л өгөх хэрэгтэй. Тэгээ дөрөвний маймаа гэдэг үг газар чулуу авж байгаа дүр үзүүлэх. Тэгэл ер нь бол нуруугаа ханд харуулах. Хан түшээ зогсох, хашаа түшээ зогсох гих зэрэг үйлдэлүүд нохоонд хазуулах магадлал буураад эхэлдэг. Байдیں۔ Тэгээ гүлгийг ингээ 2-3 сараас ер нь сургам хүмүүжүүлж эхэлж болно гэж байгаа. Одоо энэ асуудалтай одоо 2-3 настай ч юм уу эцэдтэй нохоотой одоо буцаад зөв хөвшил зөв дадал суулгах гэж ер нь хэр хугацаанд ажиллах уу? Ерөнхий тал дээр. За ийм байна. Гүлгийг хідэн сартаагаас нь эхлээд командын сургалт хийх вэ? Тэ? Суу бос хивт гэдэг командын сургалт хийх вэ гэвэл ажлын нохоог 2 сартаагаас 3 сартаагийн үед жижиг биетэй нохоог 4 сартаагаас эхэлдэг. Дахны хэмжээ нь өөр учраас тэгж ордог. Хүмүүс асуудیں۔ Та нохоог гүлэг авсан хизээ сургалж эхлэх үү? Сургалт эхлэх гэж байгаа бол гэртээ ирсэн өдрөөсөө сургалт эхэлнэ. Хөтөлгөөнд сургана. Гадаа бийц зуул сургана. Зөв зүйтэй байранд нь хөвтүүл сургах гэдэг зүйлүүд орно. Тэгэхээр 2-3 настай байна уу? 10 настай нохоо байна уу? Нохооныхаа ер нь бол зан байдал те темпераментаас болоод юугаа яана? Сургалтын систем гарч ирнэ. Гэхдээ ер нь бол 10-аас 15, 14 хоногийн хугацаанд бол сургалтанд бол нохоо ер нь бол нэлийн ойлголтоо авч нэлийн засарч байна. Тэгээд нохооноос л юм сурдаг байхгүй юу? Тийм учраас хүмүүс ингэдэг эздүүд нохоогоо шууд тоглоулах нохоо байна уу гэж посттэй бичээл тэгэл доотлноо би байна гэж бага хүмүүс цуглаад нохооноо тоглоулдаг. Тоглож байгаа гэж боддог боловч хамгийн болохгүй нохооноос нөгөөдөл юм сурж идэг байхгүй буруу юмнуудыг. Тийм учраас нохоогоо нийгэмшсэн нохоотой тоглоулна хөөс нийгэмшээгүй нохоотой битгий тоглоулаач гэж зөвлөмөр байна. Тэгжээж таны нохоо илүү гоё юм сурах хэрэгтэй болохоос илүү муу юм сурах. Хүүхдүүд шиг ер нь адилхан байна шүү дээ. Хүүхдүүд чинь нөгөө юу одоо эцэг эгчтэйгээ яаж харьцаасан шалтгаална одоо нэг хүүхд аавчгаа ингээ харж нэг үзүүлэлт нас нэг юу нэг
дагаад адилхан үйлдэлийг тийм эцгийг одоо юу гэдэг хүүхдийн тол те би ямар үйлдлийн хүүхд юу нь бол тиймэрхүү юм хийн гэдэгтэй адилхан байхгүй юу. Нөгөө талаараа нохоогоо эзэдүүд гадаа гаргангуудаа хөөхөн амтан өдөржин гэрт байлаа, биеийн хөшцөн жоохон гүйлгийгээ сул тавьдаг байхгүй. Нохоог сул тавьснаар сайн зүйл хийж болохгүй. Нохоо ер нь ихэнх нохоо гадаа байхад 65-аас 80% нь гадаа байх сонирхолтой дуртай. Гадаа гүү шараагаалтай эрхчлөлтөө байх дуртай. Тим их өндөр хөөрлийг авсан нохоог сул тавилаа гэдэг нь юу вэ гэвэл нохоо цаашаа өшөө хөөрөөд гүүгээд байна. Тэгж яагаад улмаар нийгэм шигөө хүн рүү жоохон зэрэг харцдаг ч юм уу санаатаа болон санаандгүй байдлаас хүн хазах гимтэйг хүн айлгах нөгөө талаараа нохоо чи алга болвол яах вэ? Энэ бол хизээс нохооны хөшин биеийн хөшин арилахгүй байхгүй юу? 100 м гүйлээ 1 минут зогсоод амарчин. 200 м гүйлээ 2 минут зогсоод амарчин учраас нохоо ерөөсө биеийнхээ энергийг шатаж чадахгүй. Тийм учраас нохоогоо яах вэ гэвэл аваад алхах нь хамгийн зөв зүйтэй тасгал. Болон нохооч гэдэг тийм айгу тийм кайфтай сэтгэл санааны хувьд айгу тийм зөөлхөн гоё болдог. Иймэрхүү зүйл тасгалуудыг л ер нь бол хийх хэрэгтэй байдیں۔ Би нэг Берлинд бол ингээ паркт ингээ алхаж явахад ингээ зарим нохоонууд бол жишээлбэл добор монтаж юм зүгээр нөгөө юу амар тайван амгалан алхацсан гартаа нөгөө нохооныхоо юугаа барьцсан тэгсэн нохоо нь яг урд нь нэг 1-2 м-ийн 3 м-ийн зайд ингээ тайван ингээ гоё 100 ингээ алхаж идэг амжилт өдөр над бидийг хараад. Тийм. Герман ер нь бол тэгэл нохоогоор бол бас тэгээд хөгжсөн орн шүү дээ. Ер нь бол 1 2 3 тал орохоор тэг айгу олон үйлдвэр Германаас гаралтай байна. Англи байна. Trapi dog болон guide dog-оор бол дэлхийд номер 1 guide dog-оор Япон байна. Trapi бас guide dog-оор 2 мөнчд орж ийнү да. Тэгэхээр тэдний одоо юу гэдэг харах өнцөг, амьтныг харах өнцөг өөрлөлдсөн. Энэ амьтан аюулгүй үгүй шүлээж авч штэ. Манайх болохоор яа гэхээр зүгээр явж байгаа нохоог жирийн иргэд хүртэл хөөргөх байдлыг үүсгдэг байхгүй. Зүгээр хошууц зүгэд нохоон шаардлагатай зүгээр жирийн иргэдээ нохоон дургу хүмүүс. Окей, асуудалгүй те. Ямай справа гэд би хошууц зүгчээ гарангуут нь пүү па наач хошуучтай маань хазсан шүү гэдэг байхгүй. Хаздаг нохоон хошуучтай байна гэдэг. Тэгэхээр яахангүй хүмүүс нохоотоо тааралдвал битгий орилооч. Янз бүрийн хөдөлгөөн битгий хий. Тэр нохоог хөөргөх сэтэл төрүүлэх юм бол нохоог хөөргөхгүйгээд очиж. Нөгөө талаараа эздүүд бас хариуцлагатай хүн ирж байгаа бол нохоогоо хүнийхээ эсрэг тал буюу одоо баруун талаар хүн зөрж байгаа бол зүүн талдаа нохоогоо байр. Хүн ойртоод ирэхээр нохоогоо суу гэдэг команд өгөөд тайван суулгаад манай нохоо командтай шүү гэдэг ойлголтыг эсрэг хүндээ ойлгуулж өгөө тэр хүний бас тайван байдлыг алдагдуулахгүй те байх. Тиймэрхүү зүйлүүдийг бас хамгийн наад захын юм шүү дээ. Ер нь бол иймэрхүү зүйлүүдийг хийгээ сурчих. Тэгээд одоо юу анхааруулах юм бол Facebook-ийн группийн пост болон комментэр нохоогоо битгий хийжээж тэгжээгээрээ би энэ өвдөл юм чи танд асуудал үүсвэл нохоо сургагчд ханд. Асуудал үүсгээр л хүн болгон шууд эмч гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө чинь сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөө нохоо байвал тэрийг эмчтэр очиод ямар ч асуудал шийдэгдэхгүй байхгүй юу. Нохоо бөөлжөө туулга одоо юу гэдэг гүйлгэж байгаа бол нохоогоо эмчэд хандах нь зүй эснэ. Түүнээс комментээр нохоогоо эмчлэн гэж хизэж байхгүй. Facebook-ийн комментээр нохоогоо сургана гэж хизэж байхгүй юу. Дорж гэдэг хүн нохоогоо яаж сургасан тэр нохооны яг сурсан замаар одоо юу гэдэг баяраа ч юм уу хинч байдیں۔ Тэ нэг хүн яг тийг сургана гэсэн үг биш үхгүй юу. Ер нь бол зөндөө юм дээр тийм анзаар нэг хүн ингээл группээр оролт игээл ингээд тэгэнгүүт нь баахан хүмүүс нь бичээлээд инг дэгдэг ингээл. Тийм. Тэгэхээр ингээд игээл тэгээ нөгөөдөл агуу ингээд. Тэгээд агуу сони юм нь хэрэгтэй мэдээлэл өгнө шүү дээ хүмүүсэд. Тэгэхээр ерөөс хүмүүс тоодог. Тийм гот ингээд фаны юм ингээд хөргөн гот нөгөөд чинь ингээд хэдэн мянган лайк хэдэн мянган шеэр. Би тэрийг ерөөс гайхдаг. Энд инээдтэй юм за яг байж болно л доо. Тэр хүн тэгтээ зүгээр энэ хүмүүс хит их стресстэй байна уу гэж би хүлээж авдаг. Хит их стресстэй учраас тэрийг ингээл жоохон тайтгардаг ч юм уу тэрийг нэгэндээ ингээ хуваалцдаг ч байд юм уу те. Тэгэхээр зүгээр Facebook болон сошиалыг жоохон яг зөв талаасаа ингээд хэрэглээд хөвшөө сурчих юм бол уг нь залуу үед л хэрэгтэй хүмүүсэд хэрэгтэй байх. Ер нь бол тийм. Одоо хоёлаа нохоо хоолт руу оръё. За. Тэгээд тэн дээр бас хүмүүс одоо ингээ нохоогоо ингээд өөрсдөө ингээ хоолоо идэж явахдаа бас нохоонд ингээ хоол өгдөгсөн ингээ хоол ингээ газар дээр нь шидэд өгчдөг. Нохоо
ноход ер нь зүг зохистой ерөнхий одоо яг олон ингээ үйлдвэрүүд байгаа. Гэхдээ ерөнхийдөө нохоо хооллох тал дээр анхаарах зүйлүүд юу байна? За хоол одоо юу гэдэм бэ? Нохооны хамгийн номер 1 асуудал. Чи нохоод хоолыг өгж үзчихсэн үү? Үзчихсэн. Нохоо шууд ингэ залгиж байгаа зарим нэг хоолыг залхихгүй ингэ шууд залгиад байдаг. Тэрнээс эхэлж яг яриг эхлэе л да. Хүн бол хоолыг амандаа боловсруулдаг. Бид нар хоол аваад амандаа жажилж жагаад бяцлаад юу ч бодгоод залгидаг. Нохоо бол шууд залгидаг. Хоолоо авах мэдрэмж авахаар нохоо шууд залгиж байгаа байхгүй юу? Хоолоо авах мэдрэмжгүй том зүйл байвал тэрийг хувааж хид хуваагаад залгидаг. Тэгэхээр би одоо хүмүүст юу гэж хэлдэм бэ? Нохооныхоо ходоодыг харьлаарай гэдэг. Нохооныхоо ходоодыг харьлаж чинь нохооч ирүүл саруул байна. Кофе, алкогол, шоколад, жимсний төрлийн юм, ер нь цардуултай юм гэсэн иймэрхүү зүйл, халуун ногоо, халуун хоол, тэгээд давс асархаг зүйлүүдийг нохоондоо битгий хийж өөрөө. Ер нь бол хоёр хэснээс бүрдэж байгаа шүү дээ амьтаа. Тэ? Мэдрэлийн эс болон анатомийн эцэг ихээс ирсэн эс. Одоо анатомийн бидний одоо анатомийн эс одоо бие махбодын эс одоо яа гэхээр бид нар ингээ гар мараа ингээ зүсчихээр ингээ сорвжод идэгчдэг тэ. Энэ бол биенийг нөхөж буцаж сэргэж болдог эс. Нохоон дээр бол мэдрэлийн эс хийж нөхөхгүй. Саний миний хэлсэн хоолны шгсаалтыг тэ энэ зүйлийг нохоо идэхээр мэдрэлийн эс нөхөж идэг. Мэдрэлийн эс өгөхээр нохоо яг үгүй таны нохоо 10 жил наслаг байсан бол 5 жил наслана. 12 жил наслаг байвал 6 жил наслана. Насжилт буурдаг. Нөгөө талаараа яг уу гэхээр нүд хараагүй болно. Хамар үнэртэх чадваргүй болно. Сонсох чадваргүй болдог. Эснүүд нь нүхээд эхлэхээр тэгж ер нь бол нохоо айгу зовж өгдөг байхгүй юу тэр нь. Одоо эсгүй болоод тэгэхээр одоо бүх мэдрэлийн эснүүд нь хардаг одоо тий сонсдог мэдэрдэг эснүүд нь байхгүй болж байгаа гэсэн. Тэгэхээр нохооныхоо хоолтонд маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд ер нь бол харьцангуй адил үйлдвэрээсээ болно, гөлгнөөсөө болно. Одоо зарим майл бол гөлгийг өдрийн 2 хоолтдог гэж ярьдаг. Нэг бол ингээл их үг идэх тусам нохоо сайн гэж боддог. Тэгээ зарим нэг одоо хоолтон дээр ингээ зориултын хоол, хуурай хоолны тухай ингээ юм ярьчаар нойтон хоол одоо хуурай хоол гэж хуваагдаад байгаа юм биш. Тийм. Нойтон хоол, хуурай хоолны тухай ингээ ярих гэхээр одоо тийм бизнес хийж байгаа хүмүүс ингээ жоохон байхгүй болгох ч юм уу. Би одоо ингээ жоохон эсрэг өрсөлдөгчөө ингээ унгах нэг жоохон тийм шодрог бос юм болчих гээд байгаа байхгүй юу. Тийм учраас би зүгээр өөрийнхөө хоолны тухай ярьчвал илүү цогцолтойх энэ одоо юу гэдэг. Тэгэхгүй одоо нойтон хоол тийм штэ, нойтон хоол дэлхий дээр тэгдэг ингэдэг ярихад айгуу төвхтөө. Яг бүгднгийнх нь мэдж байгаа ер нь бол дээр нь ингээ тайлбар байгаа юм байгаа. Нойтон хоолны 4 грамд л мах орж байгаа. Үлдэгдэл нь мах орлуулагч. Би яг тэр талаараа мэдээ ингээ уншингууд нь ер нь одоо сой буурдаг ч юм уу эсвэл янз бүрийн нүүрс цустай одоо wet гээд орлуулчт юм билээ. Бараг одоо мах байхгүй. Тийм 4% нь мах оруулдаг. Яагаад тэгдэг вэ гэвэл тэг чим гэж. Мэдээж одоо зардлаа хэмнэх гэж. Зардлаа хэмнэн гэхээсээ илүү. За Европт бол хонь идэхгүй шүү дээ. Унгарчууд иддэг гэж магадгүй. Чи одоо хоньны мах иддэг үү? Иддэг. Гэхдээ Европт байж байгаа ирчээд идэж чадчихсан уу? Чадчихсан. Тийм. Гэхдээ өндөр амар эвгүй санагдчихсан уу? Надад тийм санагддаг. Манай найз нар бол тэгж хэлдэг. Зарим монгол найз нар гэсэн хоньны мах идэж чаддгүй, шивтэр өнөрч чаддаг тийм. Европод бол хоньны мах ерөөсөө идэж чаддаг. Үнэрийг авч чаддаг хүмүүс шүү дээ. Тэгээд ер нь бол тэгэхээр хоньны одоо юу гэдэг гаргана гэж ярьдаг тийм. Хоньныг тэгээ төхөөрөх гаргадаггүй бол таарж байгаа. Нөгөө талаараа юуны үхрийн дайвар болон бөөр одоо янз янзын дайварууд нь айгүй гашуун амттай. Бас яах вэ гэвэл би ингээд судлалаа л да нэг жил 2 жил эртээ судлаад миний нэг пост багш Германд амьдэрдэг байхгүй юу? Одоо миний анхны визбер надад ингээд нөлөөлж исэн хүн, надад ингээд практик ингээд онц бүх юу дээр над дээр ингээд харьцаж исэн багш бол пош гаралтай Германд очиж суурьшсан хүн байхгүй юу? Тэгэл тэр мэддэг асуугаал ингээд ярьж яхад судалгаа хийгээ явж байхад одоо жил гарan судалгаа хийж яхад яагаад тэд нар мах хийдгүй юм бэ гэж би гайхаад асуусан чинь ер нь бол ихэнх нь гоо сайхны бүтээгдэхүүн болов явчих тийм байна. Химийн найрлагатаа одоо юу гэдэг ургуулын бод янз янзын юм ингээд төрөгчээд тэрийг заавал химийн гаралтай юмар ингээд арчиж заавал цэвэрлэх те тэр нь эргээд хүнд илүү хор нөлөөлтөө одоо энэ амьд энэ арьс те биен дээр тогтос муутай байдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө талаараа юу гоо сайхны бүтээгдэхүүн дайвар буюу малын гаралтай органик зүйл хийгээд эхлэхээр нөгөөх нь химийн гарлаас бага дээр ингээд арьсан дээр тогтц сайтай ч гэдэм юм уу. Тиймэрхүү зүйлүүд явагддаг юм байна. Гахаан X гээл маск биш те.
гарахаа X-ээр Adobe X гээл маск байна. Янз янзын бүтээгдэхүүн дайврын дайврыг гоо сайхны бүтээгдэхүүн рүү оруулаад байгаа учраас нөгөө талаар чиний хэлээр бас эдийн засгийн юм байгаа. Манайх болохоор яа гэхээр манай дайвар хөрсөн дээр байна штэ. Харин энэ бол маш чухал маш чухал сэдв. Янз бүрийн ингээд миксер ингээд бичлэгүүд яваад байдаг. Манай монголчууд ялангуяа сүүлийн 3 жил бол хятад руу эсвэл бусад орнууд голдуу хятад руу их хэмжээний адууны мах, хоньны мах, өхрийн мах нядлагааны газрууд байгаа. Тэгэнгүүт нь тэд нэр нөгөө дайврыг ингээд баг ингээд хайчдаг билүү. Үнгүүдүүлээ. Ер нь бол хаяна. Тэгээд яг хоо дайвар гэдэг нь яг би тэрийг ер нь олзуурхсан. Ягаад энийг ингэж хийж. Гэхдээ анх бол би хоолоо ихтэй ерөөс гадагшаа гарах зорилготой хийсэн байхгүй юу? Япончууд агиуг санал тавиад хүмүүс агиуг санал тавьдаг. Тэгээ манай найз нөхдөсөн тэр үрээдэг. Тэгээд би тэр судалгааг хийж явж байгаа би яг энэ гоё амтыг Монголдо хийж болдгүй гэсэн бодолд ирсэн. Айгу өндөр үнэтэй гарч байгаа манай бүтээгдэхүүн. Гаднах сав баглаан гэл айгу тийм би авчирч байгаад бас орхицсан байна. Сав баглааны хувьд ч тэр айгу өндөр зарлаа Герман технологи тэгээ Монголын экспортын үйлдвэрт хийж байгаа. Би тэрнээс маш бага ашиг хардж байгаа. Гэхдээ ягаад би энэ гоё амттай зүйлийг Монгол нохондоо идэж болдгүй юм бэ гэсэн бодол шүү дээ. Монгол мууранд ягаад идэж болдгүй юм бэ? Тэгээд тэр хоолнд одоо юу гэдэг юм байх ёстой бүх ашигтай зүйл бүх амин дэм зүйлүүдийг шингээж 100% органик бүтээгдэхүүнээр гаргаж байгаа. Гэтэл одоо юу гэдэг Япончуудын бас хүсэж байгаа юм мах орлуулагчаас татгалзаад байна шүү дээ. Би бас ягаад нохондоо ийм юм өгж болдгүй юм бэ гэдэг. Хэдэн сая Токиод ихэд бараг л миний дээр уншижсэн зүйл дээр бол 40-50 сая нохоо шүү дээ. Сөүлд гэхэд 15 сая нохоо. Зөвхөн хотод нь. Тэгээд тэд нар одоо юу гэдэг айгу том зах зээл одоо хятад гэхэд чинь хүн амынхаа тоогоор айгу том зах зээл тийшээгээ нэвтэрж орж байгаа одоо юу гэдэг миний дэм зорилгын нэг нь. Тэгэхээр яг надад айгу том зорилго байна л да. Тэгээд тэр зорилгонд одоо юу гэдэг нохоотоо чиглэсэн айгу том зорилго. Миний бүр эцсийн мөрөөдөл бол би дэлхийн амтныг хамгаалах сан тэгээ хамгийн том сан байдаг юм одоо амтныг хамгаалах юу гэдгийг тэр дээр би очиж Монгол амтан буюу Монгол нохоо дарчлал, яргалал, зовлон гих зэрэг зүйлэр би зүгээр тэдэрт лекс унших би хүсэлтэй байхгүй юу. Одоо Монголд юу гэдэг хоолн яригдсан нохоо байна. Төрөлтийн хүндрэлээс болов өгцөн годомжин нохоо байна. Эзэндээ зодуулаа хаягдсан нохоо байна. Хоёр нүдэн байхгүй болцсон нохоо байна. Айгүй олон зүйлүүд байна. Хөл гараа хугалах бол энүүгэнд машина дайр шичээл яваадаг хүн өөхөх багт нь дараагийн машинууд ирээл мөрөгдөг. Айгүй олон ийм муухай зүйлүүд байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг зарим хүмүүс өөртөө яйдаа гэж юунд чинь нохоо гэж хүлээж авч иж магадгүй. Гэхдээ бүх юмыг тийм сөрөг биш те болох талаас нь бодоод болох талаас нь хараад ийм зүйлүүдийг одоо тэр миний түрүүний ярьсан спейгээ зүйлийг хийгээд ингэчих юм бол энэ бүх зүйл цэгцрээ явуучих асуудал واخгүй ер нь бол. Тэгээд агүй том олон юу вэ одоо телевизийн шоу, номоо гаргах шоу одоо ингээл хоолныхаа зүйлүүдийг нэр төрлийг олшруулах, энийгээ хөгжүүлэх, сургалтаа идэвхтэй байлгах гих зэрэг одоо өөрийнхөө брендийг одоо дэлхий гэж ярихгүй ч гэсэн Азиа нэг танигдуулчих тийм айгүй олон зорилго байна л та. Тэгээ шоугаа ингээд ер нь бол цаашаа ингээд сошиалар хүргээд одоо юу гэдэг ингээд айгүй олон хүмүүсийг үзэж баясгах тиймэрхүү айгүй том зорилгоод олон зорилго тавьсан ажиллаж байна. Тэгээ ганцаараа болохоор бас айгүй юутай асуудал ихтэй нэг хүн нэг толгой олон асуудал шийднэ гэж байхгүй учраас та ганцаараа биш та нохоонуудтайгаа зүг. Яг зөв. Тэр чинь миний одоо юу гэдэг одоо айш 80% гэж байгаа нөхдөд байхгүй юу? Тэгээ хүмүүс тэгээд яг юм зүм ярихаар нэг өөр л дөө. Тэр чинь үзэгдэх байдлаас өөр тий. Тэгэхээр нохоо хоолныхоо идүрийг хураадаг гэж ярихаар би одоо юу гэдэг хоолныхоо яадаг а? Идүр юу аягыг хоолныхоо савыг хураагаад байдаг байхгүй юу? Гарыг хөрөлхөөрөөгөө заадаг нохоо. Тэгэхээр хүмүүс итгэдэггүй юу тийм юм юу гэдэг ингээл те. Юун дээр бол миний фэйсбુક руу орвол яг тэр бүх зүйл бодит төр байгаад байгаа байхгүй юу? Видеогоор те. Миний нохоо сургалт гэсэн групп дээр Mongolian Dog Facebook гэсэн пэйж утсан дээр бодит төр байдаг. Хоол идэхээр идүр авид. Идүс за идүр хураа. Гэхэд авич буцаа байранд тавьш. Тоглох ихэр бөмбөгөө авид. Тоглолт дуусаа бөмбөгөө хураадаг. Энд чинь яа тийм тэгэхээр тэр нохоо чинь миний ажлыг сөнгөлөөд байгаа байхгүй юу? Бодит. Тэгэхээр тэр нохоо яаж ихээр бүх юм хийх боломжтой болцоотой байдаг. Одоо миний одоо Монголд хэрэгжүүлэх бас өөр нэг ажил одоо судалгаан дээр явж байгаа.
цаашаа мэрэгжил юу одоо хилгээл онгоогоод одоо ингээд энэ байдал гоё болоод их тайван те одоо энэ аюулгүй одоо юу гэдэг өвчин гайгүй болоод тэгэхээр Турк руу би мэрэгжил хийжүүлэх юунд сургалтанд явна. Тэр нь яах гэж гэхээр аутизмтай хүүхэдтэй харьцдаг нохоо бэлдэх, терапи нохоог хөгжүүлэх тиймэрхүү зүйл хийх хүсэлтэй байгаа байхгүй юу. Гайд дог бол яг уу бололцоотой 3 жилийн сургалт байна. Очоо би сурах бололцоотой байна. Гэхдээ Монголд би 1000 сурлаа гэд Монголд ямар ч тэрийг хөгжүүлэх боломж байхгүй байхгүй. Хараагүй хүмүүсийн зам гэж одоо хотны төвөр зам байдаг мэдгөө. Ингээд тийм л дээ. Зүгээр эрүүл хүнд явхад хэцүү байх чинь тэгээд хараагүй хүмүүс явж ирэхэд түүц гарч ирнэ. Явж ирэхэд гинт нүх гарч ирнэ. Явж ирэхэд гинт мод гараад ирдэг. Зарим газарт явган хүний зам байхгүй тэрийг ингээд багсаар хагаад тий. Тэгэхээр нөгөө нохоо ч тэрийг ойлгохгүй байхгүй юу. Тэгэхээр тэрийг ингээд сурах юу одоо нөхцөл байдал нь 10 жилийн дараа бол өөр болж магадгүй гэж би найддаг. Тэрнээс өмнө яг үгүй би одоо энэ аутизмтай хүүхдийг бэлддэг, тайлгаруулдаг, тэр хүүхдэд ажилтдаг нохоо бэлдэх туйлын зорилготой. Тэрний ер нь бол ингээд судлаад явж гин хил галангохоор ер нь бол манай энэ Туркийн элчин сайд найз Ахмад Язар тийшээ явуулж өгнө гэж хэлсэн байгаа. Тэгэл тэрний юугаар ер нь бол тийшээ би явж илүү мэрэгжил дэвшлүүс сурч эн чинь ирж нийгэмдээ арай өөр өнцгөөс би өөрийнхөө чадах юмыг хүргэх, нийгэмд өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө хариуцлагыг ухамсарл хийх тийм зорилтууд байна. Тэгвэл ямч Турк элчин сайдад Мерхаба гэж хэлээ. Агуу сайн. Одоо юу гэдэг Турк элчин сайд чинь Монгол дуудлага худалдаа хийн. Өөрийнхөө юун дээр одоо гадаадын Монголд амьдарч байгаа гадаадын иргэдийг цуглуулад дуудлага худалдаа хийдэг байхгүй юу? Би нэг дуудлага худалдааг энэ санаж байгаа нэг юуны нэг гадаадуудын ажиллаулах төрийн бус байгууллага байдаг. Тэрэн дээр өөрөө нэг зурагч илүү нэг муралтай холбоотой нэг юм хийсэн байсан. Турк элчин сайдыг хийсэн танк ч илүү тийм танк өөрийнхөө төмөр танк өсөрдөг. Тэр төмөр танкийг н дуудлага худалдаан дээр зарлаа. За энэ Турк элчин сайдын хийсэн ингээд өөрийн одоо бодсон ч илүү танк байна. Энийг одоо худалдаж шүү тэрийг би сансан юм байна. Дуудлага худалдаанд ороод тэр яа гэм бэ гэхээр тэр мөнгө Монголд байгаа асрамжийн дүн танилцуулдаг. Нэг миний мэдэх нэг юм зураг баха 17 сая төгрөг боллоо да. Зурагч нэг өдрийн дуудлага худалдаагаар олсон орлого нь 17 сая төгрөг болоод тэрийг бүгднийг Монголд асрамжийн хүүхдүүдэд танилцуулсан. Нөгөө талаар тийм эхнэр нь зэний тэр айгүй идэвхтэй энэ зүйлийг хийдэг. Сая нэг карантинлаа олон хоног карантинлахад судалгаа хийж яагаад хотын захын хорооллуудаар нэг ядуу болон өрхтлөхөөс эмэгтэй хүмүүсэд өөрсдийнхөө юугаар санхугаар бүгдэнд нь хоол хүнсний юм тарааж өгч байгаа. Ер нь л айгүй идэвхтэй айгүй сайн хүмүүс ахгүй ер нь бол. Би тэрнээс нэг асуулт асууя. Би юу элчингийн гудамжаар ер нь өдөр болгон алхдаг. Тэгээд нэг хэдэн сарын өмнө юу тэр хашаанаас нь нохоо нэг хоцчих гэсэн. Тэгээд сүүлийн үед хоцохгүй харагдахгүй. Сүүлийн үед яг хоцохгүй байгаа гэхээр сүүлийн үед тэрэнд хоцчихгүй гэдэг сургалт орсон байгаа. Тийм үү. Тэр нохоогоо гудамжнаас олсон шүү дээ. Бүр айгүй чухал уулзалтанд явж байгаад яг хоцорч исэн гэж байгаа. Тэгсэн яг Шангрилагийн уулзуурн дээр 4 замын голд нэг нохоо хэвтчихсэн жижиг хөлөг. Тэгэхээр жолоочигээ зогсгож авирлал тэр одоо машинаа зогссон чинь машинаа ч ингээл төгжир корк үүсэн шүү дээ тий. Түүнхт нь гарч гүгээ тэр гөлийг буцаж авч машинд орж ирсэн. Тэгэл тэрийгээ тийжсэн. Нэг муур 2 3 нэг нохоо 2 3 мууртаа нохоондоо ер нь бол тэрийг Монгол байгаа элчингүүд ер нь бол Америк элчин сайд хүртэл энэ өмнөх элчин сайд хүртэл Монголоос 2 3 нохоо үрчилж аваад гудамжны нохоо үрчилж аваад тэрийг аваад явдаг. Ер нь бол Монгол хүнээс илүү энэ Монгол цугаа элчин сайдууд Монгол цугаа гадаадхан агиух нохоо үрчилж авч нутг руу авч өгдөг байхгүй. Тиймэрхүү агуу одоо өөрсдөө чадлаар боломжоор бололцоогоор тиймэрхүү зүйлүүдийг хийдэг. Тэд нар тэнхтэйдээ биш шүү дээ. Манайх л нохоог ад үзэл амтын ад үзээд байгаа. Тэр гадаадынхан чинь тэнхтэйдээ биш. Тэр амтын гэдэг зүйлийг ойлгоцсон, хайрлсан тэр зүрх сэтгэл гэж нэг энэ дотор нэг энэ зүрх илэг хоёр чинь холбогдоо сэтгэл гэдэг зүйлийг гаргаад байгаагаа ойлгоод байгаа байхгүй юу. Түүнээс манайхан л нэг газараа уучлаарай бахан монголчуудаа муулж байгаа юм шиг. Ер нь бол бодит байдал бол яг хөрсөн дээр бол тийм байхгүй юу. Айгу хэцүү. Тэр нохоо тийжэгч нарт нь ч өөрсдөнд нь асуудал бий. Нохон дургуун хүмүүст нь ч асуудал бий. Зөндөө ер нь асуудал байгаа л да тийм. Ер нь бол байгаа. Ингээд нохооны ингээ хооллолтыг ингээ ойлоо эзлэхийн тулд юу тийм одоо ингээ хөдөө ингээ онгууд чи нөгөө нохоодоо нэг угаац өгдөг гэлээд штэ тий. Тэр талаар энэ талаар ер нь таны байр суурь ер нь ямар байна?
За социализмын үеэс ахуулаад тэр нохоонд ч одоо зах зээлийн үед ч гэдэг юм бол яг тодорхойлт мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол эртний үеэс л нохоондоо угаацаа гэдэг байсан шүү дээ. Тогоогоо угаагаал гаргаа асгачдаг. Тэгэл бос юмыг нохоо нь өөрөө олж иддэг. Тэ? Бараг тэгэл одоо юу гэдэг юм дээ? Одоо нэг яс массаа тэгэл хаяа нэг өгдөг ч гэдэг юм. Одоо гэхдээ ер нь бол нохоо үржүүлгийн газар нохоо тэжээгчнэр харьцангуй өөр болж байна. Нохоондоо илүү хоолны анхаарлыг илүү тавьж байна. Мэдлэггүй нохоо тэжээгчнэр байна. Угаасаа байлгүй яг тийм зүйл. Тэд нар одоо ингээ мэдлэгтэй болох байлгүй. Ер нь бол тийм нохоондоо угаацсан идэх ч юм уу элдвийн болохгүй зүйлээ хаягдл зүйлээ нохоондоо өгнө гэдэг чинь ер нь бол байж болохгүй юм баггүй юу? Тэр нохоо одоо зарим хүмүүсийн нэг байр суурь зөндөө олон юм цаха. Нохоод юу ч өгсөн яа гэдэг чинь ингээл угаацсан идэл ингээл яваал байдаг шүү дээ. Дээр үед тэгтгэл байсан шүү дээ. Аргагүй дээр үед тэхээс өөр аргагүй шүү дээ. Ягаад гэвэл Монголд бах гурилнаас өөр байсан биш тий. Тэгэл байгаанд баг зарим хүн хоолойгоо хонж исэн үе байгаа тий хэцүү шүү дээ. Монголын нийгэм одоо ингээл сэргээл явж байгаа шинэ үе руугаа ингээл орж ийн. Тэгэхээр яг тэр үеийн ойлголт өнөөдрийн ойлголт хоёр бол хоёр өөр юм. Өнгөрсөн бүхнийг зөв зүйтэй гэж хүлээж авна гэдэг бол өнөөдрийн бидний байр байдал мянга Чингис хааны үр сад байлаа гэж дэлхийн талыг эзэлсэн байлаа гэж өнөөдрийн бидний байгаа байдал ямар вэ? Яг гоо тэгээд тийм яг түнтэй адилхан өнгөрсөн үед нохоо тэгж хоолдог байсан гэ өнөөдөр тэгж хоолно гэсэн үг биш байхгүй юу? Бүх юм хувьсан өөрчлөгдөж идэг. Одоо юу гэдэг одоо ингээд хөл зэрэгцээд алхаад одоо айгүй олон төрлийн хоол орж ирж гин, витамин орж ирж гин, нохооны хөгжил өөрчлөгдөж гин. Тэрийг яг өнөөдрийн байдлаар нь хүлээгээд аваач тий. Тий, ер нь яг би бас энэ талаар эднад ингэ бодож ирсэн маа ингээд Чингис хааныг юуны цаг хугацаагаар аялдаг машинаар ингээд Монголд одоо энэ Монголд авчирна гэж бодох юм бол тэгвэл монголчууд юу гэж харах вэ гэвэл нэгдүгээр одоо гадаадын Монгол улс маань үр зээлтэй тэгэнгүүт нь гадаадын байгууллагаас одоо тусламж гуйдаг. Тэгэнгүүт нь иргэд маань одоо солонгос соёлд ингээд шүтцэн автцсан янз бүрийн сүлжээчин болцсон нэг л жоохон хөтөлгөө нэг ухамсарын шанаа өгөх байхаа л гэж бодож байна. Ухамсарын шанаа өгөхөөс илүү бараг Чингис хаан ирвэ яг он цагаар аялдаг машинаараа өнөөдрийн нийгэмд ирээд тарах юм бол шууд амин орлого байхгүй. Хэрэггүй ирлээ дээ л гэж бодох байх гэж би бодож байна. Гэхдээ айгүй хүнд штэ. Одоо юу гэдгийг л яг гоо гадны соёл мэдээж нэвтэрж болно, гадны юм бод орж ирж болно тий. Дэлхийн одоо энэ нийтээр ингээл өөрчлөгдөж байгаа үед ингэж болно л да. Гэхдээ бид чинь халуун цустаа тий нүүдэлчин ард түмэн энэ бүх зүйлийг бас үгүй хийхийн аргагүй бидний онцлох зүйл шүү дээ. Одоо артын урлаг байна. Одоо нүүдэлчин одоо наадам гээл тий тэгэхээр байхгүй онцлох зүйлтэй юм эдрийг айгу гоёор нь хүлээж аваад айгу гоёор нь үлдээвэл гоё ихгүй юу. Тэгэхгүй одоо юу гэдэг бүх юм ингээл хотчоод бүх юм ингээл соёлжоод ирж ийн гээл те ир хүн хийгүү байх хэрэгтэй гэдэг нөгөөд нүүдэлчин юугаа өнөөдрийн одоо сууж явахдаа ингээл янз янзын бүдүүлэг зан гарах энэ хоёр шин цас тусдаа өөр зүйлүүд байхгүй хийгүү гэсэн өөр зүйл. Тэгэхгүй одоо яг өнөөдөр ингээл хийгүү байна гэж бүдүүлэг байх гэдэг те тэгхэнгуутаа одоо юу болж ийн гээл 21-р зуун бид соёлтой одоо ингээл гадны соёл моёл ярингуутаа өнөөдрийнхөө одоо юу гэдэг нүүдэлчин ард түмэн нүүдэлчин байдлаа үгүй их ч юм уу мотоциклоор морио туугаад хонио хариулаад энэ над юус таалагддаг байхгүй. Зарим газар одоо юу гэдэг юм дээ айгу муухай байхгүй ер нь бол тэр тэгтэл халуун цустайг монголчуудыг ярьдаг те би тэрийг багада 18 бил 19 дэх нэг манай найзын ихнэр төрөөд Пош мөхгүй юу. Тэгээ би тэр эмнэлэг дээр очижсэн мөхгүй юу. Тэгээд манай найз надаас ах байсан тэр үедээ. Тэгсэн чи ихнэр нь ингээд дөнгөж төрчөөд оройн нүлүүдээ ийм дотоороо ийм нэмгэн сарпаанчтай дээгүүрээ нэг халааттай тэгээд цонхны дотор зогсоод салхисгээд. Тэг би ингээд гайхаарцсан. Энэ даарж маарад нөө гам алдна гэдэг зүйлийг би бодоод тахгүй юу. Тэг би юу болж байгаа ингээд ээжээсээ асууж ирсэн. Тэгсэн чи халуун цустай хүн бид нар ягаад төрөөд хоньны шил уух хэрэгтэй байдیں۔ Тэ халуун юм уух хэрэгтэй. Тэгэхээр бид нар халуун цустай учраас тэх ёстой байна л да. А гэтэл Монголоос өөр халуун цустай одоо юу гэдэг миний ойлголтоор ганц байдаг нутаг болоод одоо нүүдэлчин монголчууд. Эрдэс уур амьсгал тасцсан халуун цустай тэр хүмүүс гам алдаж болдгүй юм байна. А гэтэл Унгарт яадаг вүлээ? Венгерчүүд чинь төрсний дараа вайна уудаг. А Чех яадаг вүлээ? Төрсний дараа пиве уудаг. Өөр нутгийнхаа онцлогтой яг тэрэндээ тасцсан тэр
цаг агаарын байдал дээр цусны эргэлт мэргэлт өөр үйд юм байна л да. Америкчууд бүргэрээ иддэг, пиццагаа иддэг, кологоо иддэг. Тэгэхээр тэр зүйлүүд тийм байд юм байна. Тэгэхээр одоо нүүдэлчин юм авч үлддгээрээ соёл нь бас арай өөр зүйл гоё юм болов уу гэж боддог байхгүй юу вэ? Миний яг ойлгож байгаа зүйл бол ингээд олон жил гадаадад амьдсан монголчууд за ядж байхад Монголд юу болж тэрийг сонирхоод байдаг, үздэг, нэвтрүүлэг ямар ч хамаагүй нэвтрүүлэг үзээд байдаг, Монголд юу болж сонирхоод байдаг. Тэгээд яг ингээд олон жил гадаадад амьдрангуудаа юу ухамсардаг, би юу ухамсардаг гэвэл за ер нь Монгол гэдэг соёлоо энэ соёлын дархлаа ер нь байх ёстой байна. Гадаад соёлыг хит автахгүй авах хэрэгтэй юмуудын аваад ашиглаад өөрсдийгөө болгох ёстой. Тэгээд ингээ Монголд ирэнгүүт нь жишээ нь би солонгос ол ерөөсөө мэддэг байсан. Монголд хурж ирээл тэгээд солонгос идээ. Тэгээд одоо K-pop ч юм одоо миний өсний затлаг үрс солонгос болсон. 3 жилийн өмнө ирэхэд байгаагүй шүү дээ. Монгол зүгээр л өс затлалтай байсан. Би яг гоо мэдээж тэгдэв. Би ч гэсэндээ хүний нутагт гэж хэлээгөө тий. Польшид олон жил гэр айгүйх сандыг нутгаа их санд юм. Гэр ихээсээ илүү нутгаа айгүйх боддог байхгүй юу. Тэгэл ингээл ямар санда 2004 оны 12 сарын 21-нд би анх очсон байдیں۔ Тэгээд ингэсэн өвлийн олимп болсон 5 онд ч болоо өвлийн олимп болоод би ингээ үзчихсэн Монгол болохоор нэг өвлийн олимп өвлийн спортоор хөгжөөгөө гэсэн ойлголттой би нөгөө жоохон хөдөлгөө сайн мэдэхгүй хөгжөөгөө гэж бодож исэн чинь өвлийн олимпоор ингээл нээлттэй хийжсэн ингээл орон орны ингээл туга далбаагаар ирсэн хүмүүс ингээл тамирчид явжсэн чинь хятад гараад ирэхгүй юу. Тэгсэн чи би ойлжсэн. Гэр айгүйг санджсэн хятад гараад ирэхээр би яасан амар тутан санагдсан байхгүй. Монголчуудыг байна гэж би бодоагүй байхгүй юу. За. Тэгсэн чинь хэдэн орны дараа Монголиа гэдгсэн чинь монголчууд гараад ирэхээр би бүр амар уйлаад би тэгээ тэр үед өөрөөсөө бодсон. Ер нь ингээд нутгаа санахаар хүн ижил төстэй юм харах. Одоо юу гэдэг Монголыг хөрш хятад ингээл том гүрэн те бид нар одоо энэ ч байхдаа аста Монгол үзлээ яриад хятад доргуу гэж байгаа боловч хүний нутагт очиод монголчуудыг байхгүй гэж бодож исэн зүйл төр хятад гараад ирэх хүртэл амар баярлаа дотн санагддаг юм билээ. Тэгээ би яг оюут байхдаа цагийн ажлын гүд наацсан тарлууд маш их баяртай байсан. Тэгэл би нэг ойлгодог штэ ингээл адилхан зовлонтой. Тэгэл Аз гэж жоохон Аз үзэгдэн штэ. Би бүр Аз гэж айгу дэглүүлэн дээр одоо юу гэдэг Краков чи ядж яхад нөгөө Висва Краков гээд нөгөө нэг Краковия гээд хоорондоо кибицүүд нь хоорондоо ингэдэг. Тэгэл би ч нөгөө гадуур нэг клубийнхаа офцтой явна. Тэгэл өөр дүрэг рүү орж босхгүй. Тэгэнгүүт нь давхар тэгэнгүүт Висва Краков. Тэгээд эвгүйс навж одоогийн тамирчин гэж мэдгүй Висва Краков нөгөө хөл бөмбөгийн кибицүүд нь шууд хөөж мөдөг. Тиймэрхүү байдлаар зөндөө орж исэн. Тэгэл айгу юу гэдэг гадаад байгаа монголчууд нутгийг боддог байхгүй ойлгодог. Одоо тэдний хийсэн одоо тэдний ажлын тэндээс цалингаа одоо Монгол ар гэрэх рүүгээ явуулна валют гэл ингээд явуулаад ар гэрээд хийж जैन тий ээж аав төлсөн хүмүүсэд хийж जैन айгу их тэд нар Монголоо гэсэн зүрх сэтгэл айгу их байдаг шүү дээ. Ер нь бол энд ирээд тэгээ удахаараа дунд нь уусаал тэгэл явчихдаг юм л та. Тиймэрхүү байна. Тэгээд хоолны талаар би ингээд яг гоо чөлөөт гэхээр би ингээд шууд өөрийгөө сул тавиал ингээд яриад байна. Нөгөө талаараа дархны хагалгаанаас болоо ингээд зарим нэг юм дээр ингээд яг ярьж байгаа сэдв дундаас ингээд паузла мартчихад байдаг байхгүй. Тийм тэгээд хоол гэж ярьжсэн хоолны тухай ярьж байгаа нэг үсрээл өөр юмэрээ яриад Чингис хаан түүх яриад Пош яриад зөндөө босож орж ирээд ингээд ер нь бол яг эцсийн байдлаар ер нь бол түрүүний миний хийсэн зүйлүүдийг нохоонд өгөхгүй байл ер нь бол дэжгүй болчдөг. Тэгээ нохоо тогтмонд гадаа гаргаж хөвшүүлэх, нийгэмшүүлэх те гişтэй хориод байвал нохоо чинь нийгэмшгүй. Тэгээд нохоогоо зүг зүгтээ хооллох, цагаар хооллох, өдрийн одоо юу гэдэг тэгээ баг сартаа гөлхий хэдэн удаа гэл ингээд хоолны юунууд байдаг. Тэгээд зориултын хоолоор буюу хуурай хоолоор хоолж байгаа тохиолдолд тэрийг маш багаар олон удаа өгөөрөө их хэмжээний хоол өгөхөр нөгөө нохоо чинь нохооны гизэн хуурай хоолыг шингээж чадахгүйгаас болоод нохооныхаа хотоодыг хайрлаарэ. Тий. Ашигтай амьд юмудаа авч чаддгүй нөгөө шууд ялгцсан буюу баас улаа гарч идэг. Тэр зүйлүүдийг айгуу сайн суулж үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Зөв. Одоо тэгэд маргааш Мартин 8 болох ч байгаа өнөөдөр танд бас яг төгсгөлд яг хэлэх зүйл байна уу? Сэдв миний 8 тий. Март болгоноор надад нэг дурсамж байдیں۔ Тэр дурсамж юу юм хэр ээж тий эмэгтэй хүн ээж би өөрөө тийм перфект ир хүн биш л тий алдж онжсэн
эмэгтэй хүн ихнэрээ гомдоож исэн үг мүгээр ингээ янз янзын байдлаас наркотикын долоодоо орчхоор ингээ жоохон ингээд нөгөө тархины мэдрэлийн юунаас болоод ч юм ингээд заримдаа ингээд огцом ингээд ууралдаг тий. Тэгээ яг одоо өөрийгөө эмчилж байгаа айгүй хөөртөг ярьдаг болсон өөрийгөө кодлж сурж ийн тий. Манай ээж өнгөрөхөөс өмнө надад нэг айгүй чухал хэдэн зүйл ярьж исэн. Тэр нь юу вэ гэхээр одоо хүртэл миний санаанаас гардггүй байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр манай ээж юу гэж хэлсэн гэхээр ер нь бол би энэ таруу байхдаа хэлжсэн үг л дээ. Надад тэд нар ингээд юу гэдэг би энэ таруу болоод ингээ ихлэхээр нөгөө ээжийнхаа үгийг би амар тийм сериосны хүлээж авч байгаа байхгүй юу. Баг залуу хүүхэд байхдаа айгүйх юм ярьжсэн тэр бүгдээс илүү онцолж те. Юу гэсэн ихээр миний хүү дэлхий дээр байгаа энэ ертөнцөөр дүүрэн эмэгтэй хүн болгоныг намаа гэж ойлгохороо бодороо гэж хэлсэн байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг юм бэ? Эмэгтэй хүн болгонтой яг л натаа харьцаж байгаа юм шиг харьцаараа. Би ээжийнхээ өдөөс чанга дутаа байтгаа би муухай харж үзээгүй байхгүй юу. Ер нь бол ээжийнхээ өдөөс ээжийнхээ үгийгч бараг зөрчиж үзээгүй. Тэгэл ээжийн хүүхэд би ч одоо эцгээс аруулаа байхгүй юу. Тэгээ би ч өөрөө ихэр. Тэгээд манай ихэр аавын хүүхэд би ээжийн хүүхэд гэдгээр ингээд хуваагдаа ингээд явдаг байсан тэр үед. Тэгээд ээжийнхээ үгийг айгүйх сонсдог. Тэгээд гадаад дутсан болохоор ээжийг айгүйх сандаг. Тэгээ энд ирчээд ээж нь би энэ муу тэгээ дээр нь хөгшин болохоор хөгшин одоо хүний хүүхэд болоод тэр юм уу тийм ээжийг айгүйх ойлгохыг хичээдэг. Тэгээ ээж манай ээж л гэсэн энэ ертөнцийн бүх эмэгтэйг намаа гэж бодороо гэдэг үгийг би өнгөрснийхэн дараа нь ойлгож ирсэн. Эмэгтэй хүнд битгий зовлон үзлээрээ эмэгтэй хүнтэй гоё харьцаараа тий. Тэгээд юу ягаад үхэд үр харам гэж нэг үг өгдөө штэ. Мэдгүй ч мэдгүй. Үхэд үр харам гэдэг үгийг би юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр одоо эрслэн гээд ийм арслан те эрслэн өөрийнх нь зулцганд өгцсөн бахад те төрсний дараа өгчээд тэрийг орхиж авч чадахгүй жишээ нь. Нэг бол нохоо байж байгаа гөлөг нь өгчгээр гөлгөө орхиж явж чадахгүй би үхэд үр харам гэдэг юм байна гэж ойлгодог байсан чинь над ингээд яг ингээд ээж өнгөрсний дараа ингээд дахиад хагалгаанд ороод ингээд хүнд байдлууд ингээд үүсэл амар асуудлууд стресс ихтэй те амар хүнд ингээд байж хахад зүүд гэхэд айгу хэцүү. Зүүд биш гэхэд айгу хэцүү нэг зүйл тохиолдсон бохгүй надад. Тэр нь юу гэхээр би манай ээж өнгөрснийхэн дараа над дээр ирж ирсэн. Тэгэд ирэнгуутаа ирсэн чинь ингээ би шууд ингээ уйлж мулж байгаагаа мэдрээд ээжийг их санаал те уйлж мулж байгаагаа мэдрээл ингээ хөвцөн чинь ээж над юу гэж хэлсэн гэхээр миний тухан дээр үнснэ утахгүй бүх юм сайхан болно. Миний хүү хичээгээрээ гिचэлчээ яваад гсэн бохгүй юу. Тэгээ би сэрэнгуутаа бос сэрэнгуутаа би юу гэж бодсон гэхээр хүд үр харам гэдэг үг бол ээж хүн энэ ертөнцөөс явсан ч тэндээс үр хөвгтөө бүргэлж харж хандж идэм байна гэдэг итгэл үнэмшил над төрсэн бохгүй юу. Би болохоор ямар шашингүй юм бохгүй юу. Шашинтай байсан. Би буддын шарын шашин шүтдэг байсан. Одоо би юу шүтдэг юм бэ гэхээр би зөвхөн ээжийг л боддог. Тэгээд нэг ийм зүйл үүдээ. Би чамд хэлжсэн багтаа ерөөс алкоголын төрлийн юм хэрэгэлдэг байхгүй юу. Би архиж уухгүй, пивж уухгүй, виски юу ч хэрэгэлдэггүй юм. Яагаад вэ гэхээр миний ээжийн сүнс гомдчих юм болоо гэж боддог. Миний ээж намайг өнөөдөр архиар хүмүүжүүлээг байхгүй. Ээж төрөхөд л надад сүүгээр л угдсан болохоос надыг архиар хизэж ууг. Намайг лавг сурангаа үүдэн штэ хүүгээс хотоо явахыг үзлээ. Би ямар азгүй юм бэ гэдэгтэй адилхан. Миний ээж яг намайг би ингээд хийж байгаа ажил болгондоо яаж би ингээд ямар нэг юмнаас одоо би ингээд энерги ч юм уу зөв мессеж ч юм уу урам авах хэрэгтэй шүү дээ. Тэр ингээ би яаж хүлээж авдаг юм гэхээр яг хөндлөнгөөс манай ээж намайг харж байгаа юм шиг би төсөөлөө тэрэндээ итгэцэн бохгүй юу. Тэгээд одоо би энэ чинь өнөөдөр ингээд би үр дүнгүү ууж идээ зугаацаад цингээд ингээд явж байхад миний ээж надаас намайг хөндлөнгөөс харчаад гомдчихгүй гэж би айдаг бохгүй. Архуугаа сууж байгааг харчаад би чамайг архиухыг зөвшөөрөхгүй шүү дээ. Яагаад архиуж байгаа юм миний хөө гэдгийг харчаад гомдчихгүй дээ гэж би боддог. Ихнэр хүүхдээ гомдоох тэ янз бүрийн байдал үүсгчээд тэрэн дээж миний ээж хөндлөгөөс харж над гомдно шүү дээ. Тийм учраас би тийм зүйлээс мессеж аваад зөв амьдрахыг хичээгээд байдаг байхгүй. Ерөөсөө намайг удаан унтж байгааг манай ээж ганц хэлдэг үг. Миний хамгийн дургу үг байсан баг байхад. Унтаж хөвтөх уруутгын шинжүү гэж. Унтаж идэх уруутгын шинжүү гэж ээж өгдөөс хэрэгтэд хийс ирээд байсан. Тэгээ би ёо ямар ядаргаат ямар муухай үг вэ гэж босдог байсан бол одоо би бол яа гэхээр өглөө нартаа уралдаж босоод нар мантрыг л харах. Нэг ээж над руу ингээд харж байгаа юм шиг мэдрэмж авдаг байхгүй. Тэгээд ерөөсөө зогсоо зөөгөө ажиллах. Мэдээж ихтэй ажиллаж байгаа хажуугаар амралтад тааруулах хэрэгтэй. Тэгэхгүй ядаргаад ороод байхгүй болчих. Энд чинь миний бие биш болсон. Энэ үр хүүхэд ихнэрийн төлөө одоо явах хэрэгтэй бий болсон байхгүй юу. Тэгэхээр ганцаараа биш учраас айгүй хариуцлагатай байх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлээс бол тийм зөв мессежийг авахыг хичээдэг. Тэгээ хүмүүсийн үгийг ингээл хэрэгтэй хэрэггүй хүмүүс өндөл ярина. Тэрний хэрэгтэйг нь авах хэрэггүйг нь хаях ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүд яагаад яриад байгаа юм бэ гэхээр залуучууд бас жоохон энэндээс нэг зөв мессеж авчаасаа тий. Одоо
Минтгээ нэг бар биш те. Минт орж үзээгөө ганц хүн бий бах. Тийм үү? Тэ. Би ерөөс орж үзээгүй. Тэгээ зүгийг мэдж байгаа. Хаана байдгийг мэдж байгаа. Ерөөс орж үзээ хэдэн давхарч байдаг яадаг чи. Ерөөс тийм бар март ордгоо байхгүй. Сонирхол байхгүй. Чокор орсон билээ. Чокор бол тэр чинь олон нийтээр болохоор намайг аваад ордог. Тэр чинь юу гэх нэг телевизийнхэнтэй орж исэн байхгүй юу? Бөөнөр шинжил мэлэл за орё окей гэл орж байдаг. Тэгэхээр яг огт уухгүй биш нэг шинжил мэлэл нэг жилдээ нэг удаа ч юм уу нэг 20 30 гарам ч юм уу татах тиймэрхүү юм байна. Гэхдээ ихээр бол тэрийг ингээ бүр ингээ хүмүүс нэг уухаараа олон хоног ч юм уу нэг 7 хоногийн 5 дахь өдөр болон гардаг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйл дургу. Найз нөхдөөгөө уулзах юм байна. Уулзаа ярина. Манай найзууд ч ууд муу гэхдээ би юуээс ууддаг байхгүй. Яг сутун шиг үе чаддаг. Тэдэртэй ингээ хөгжөлтөөд янз юм яриад. Тэгээ одоо бомочргээд одоо тэр манай найз яадаг өөрөө бас ууддаг мах иддэг юм байхгүй юу. Тэгээ тэр хүтэн ингээд яриа авах таардаг. Тэр хүтрийн ярьж яхад архич юм уу тийм зүйл нэг хэрэг болдгоо байхгүй юу. Заавал ингээ хөгжөлтгөөд тийм зүйл хэрэггүй ш. Тэ. Тэгэхээр зүгээр ээжигээ хүн яад нэхэр үрд мөнх байна гэж боддгийн. Ээжийг нас орсны дараа би 1 жил хэрэг яасан байггүй ерөөс итгэхгүй байхгүй. Ээжийн ажил явдлаар ингээ хүмүүс ороод ирсэн ингээл сууж яхад гаднаас ингээ хүн ороод ирж одоо өөр хүн эмэглэл илэрхийлэхэд ороод ирэхээр би ээжийг хайгаад ээжид тэдний хэршлийг шилдэг ээжигээ хайгаад 1 жил хэрэг ерөөсөө итгэдэггүй юм. Тийм учраас одоо юу гэдэг юм гэхээр ээжийнхээ өөдөөс ямар нэгэн юм битгий хийл ээжийнхаа хүссэн зүйлийг хий. Болж өгвөл ээжийнхаа сэтгэл санааг битгий зовоо. Архивэтгаа тамхи өнөртөл хажууг нь битгий яваараа залуучуудаа амьд бурхан биднийг одоо хамгийн ойлгох бидний төлөө бүхий л зүйл хоёр ясаа салган байж бидний төлөө байсан одоо юу гэдэг бүхий л зүйлээ зориулсан хүн бол ганц ээж ихгүй юу. Тийм учраас амьд байгаа дээр нь хайрлах илүү ингээд цагийг цуг өнгөрөх ээжийнхээ төлөө илүү гоё байгаасаа л гэж би хүсэж байна. Яг гоо тэгээд хүн алдж ээж л ойлгодог юм л та. Тэгээд яг алдаад ойлгоогүй хүмүүс зөндөл байдаг баг. Гэхдээ ер нь бол ихэнх масс ер нь бол ээжигээ юмыг алдж ээж ойлгодог. Нэг удаа алдаад ойлгол болно 2 3 удаа алдаад ойлгоно гэж бол байхгүй шүү дээ. Олон тохиолдохгүй юм. Тэгэхээр ээжигээ маш их хайрлах, ээжигээ ойлгох. Болж л өгвөл ээжтэйгээ цагийг өнгөрөх. Илүү гоё дурсгалтай байх. Сүлдэнд харамсахааргүй те. Ээжээ яг одоо хүртэл би ингээд ганцаараа ингээд явж байгаа ээжийн тухай дуу мас сонсохоор машиндаа ингээд ганцаараа машин бариад ингээд ажил хийгээл явж байхдаа ээжийн тухай дуу мас сонсохоор ойлгохгүй одоо хүртэл айгүй их сандаг. Хэцүү үед ер нь бол энэ ертөнцид бараг яаж ч одоо ингээд явж идэх юм ингээд нэг хатуу хэцүү зүйлүүд тааралдана. Стресс үедээж бас тиймэрхүү зүйл айгүй их сандаг. Хамгийн түрүүнд сандаг юм юу гэвэл шууд ээжигээ сандаг байхгүй юу. Тэгэл хүмүүс одоо юу гэдэг хэмрийн овооч гэдэг юм уу энергийн төв рүү явж юм ингээл манай нэг зарим ах トゥ нар за энергийн төв явж чи хайчих чинь чи цөв явах уу үгүй чи хаана би ээжийнхээ газар руу явж байна. Би энергийг тэндээс ч авахгүй юу. Би энергийн уулчмаа хэмрийн овоо юу ч үгүй тийшээ очиод миний би хизээч байхгүй. Би ээж дээр очиод ээжийнхээ тэр хавийг янзлцгцлээ нэг цэцэг өргөө зул бариад арцсаагаад тэгээд би нэг өөртөө тийм ихтгэл өмшил төрүүлчихэд тэндээс би энерги авчлаа гоё боллоо гэдэг сэтгэл төрдөг байхгүй надад. Түүнээс би ер нь бол тэгээд эзэн хичээвэл заяа хичээх байхгүй юу. Өнөөдөр хүн тусаа өөртөө тусалдаг хүн бурхан тусалдаг гэдэг үг байдаг. Би өөрийнхөө төлөө зөв зөвтэй байх, тэрнээсээ зөв мессежийг олж авах, тий? Тэгэхээр юм болоод тэр хүн сайн сайхан юм. Түүнээс нэг ингээ хэмрийн овоон дээр очиод шиний нэгний өглөө уулны оройд гараад нар мандгийг хараад селфи дарчаад тэр хүний жилийн хэмэр сэргэн би тэрэнд юус итгэдэггүй байхгүй. Ер нь бол тийм ч юм байхгүй байх гэж бодож байна. Яг байх л та хүний итгэл үншил өөр. Минийхэр бол тийм байдаг. Нэг тиймэрхүү байна. Мартин амны баярын минь зүргээ. Маргааш март шүү дээ тий. Маргааш март тэгээд танд бол маш их баярлалаа. Хоёулаа нэлээд өргөн сэдвээр ярьлаа. Мөн бас манай сонсож байгаа үзэгч нарт сорхон брэнд сорхон сургалтын төв мэдээллийг бол видео description болон comment хэсгээр тавьчихна. Тэгээд энэ дугаарт маань инх төвшин ах оролцсон байгаа танд маш баярлалаа. Ажил үйлсэд бүх зорилгод нь амжилт хүсье. Хав. Баярлалаа. Наагаас энэ подкастт орж оруулж байгаад маш их баяртай байна. Бас ажилт чинь амжилт хүсье. Олон хүнийг нийлгэж яваараа. Одоо юу гэдэг комедигийн хувьд те олон хүнд зөв мессеж олгоороо, фаны юм байдлаар зөв мессежийг залуучуудад хүргээрээ. Ажилт нь өндөр амжилт хүсье. Dziękuję bardzo. Proszę bardzo, dziękuję bardzo.